Таны амьдрал нэг л хэвийн үргэлжлээд байна. Хуучин бүхэндээ дасаад нэг л газраа гатсан мэт санагдаж байна. Тэгвэл таны амьдралд тесрэлт хэрэгтэй. Илүү сонголттой, илүү чөлөөтэй, илүү хурдан, илүү хэмнэлттэй. Моби Home илүүдээ өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. За юу яцгаана манайхаа Аригун подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд манай нэвтрүүлгийн ерөнхий ивент гэвч байгууллагаар Mobi Home буюу Woo хамтран ажиллаж байна. За тэгээд ивент гэвч байгууллагаар за манай ард харагдж байгаа Flirt буюу одоо найруулаагүй 5 удаа нэрсэн Flirt арх маань хамтран ажиллаж байна. За мөн Чехийн алдартай 500 жилийн түүхтэй Tez шар ариг яг одоо би ууж байна. Яаж ин Сайхан байна. Сайхан. зөндөл уусан л та. Тий. За тэгээ мөн Glow Story дэлгүүр маань бол манай ивент тгчээр хамтран ажиллаж байна. За мэдээж мөнх даатгал компани маань мөн ивент тгчээр хамтран ажиллаж байна. За тэгээд хамтрагч байгууллагуудаар бол манай Gourmet компани бол хамтарч байгаа. Урдын адилаар. За мөн Гэрлүг брэнд маань хамтран ажиллаж байна. За Алимхан болон Мухлаг одоо ах トゥ хоёр юм уу да хамтран ажиллаж байна. Одоо та бүхэн одоо iPhone-ы одоо дагалдах хэрэгсэл мөн iPhone, Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бол албан ёсны эрхтэйгээр бол Алимханаас бас худалдаа авах боломжтой. Дээрээс нь DJI-ийн бас албан ёсны эрхтэйд бол та бүхэн DJI-ийн одоо тоног төхөөрөмжүүдийг бол Алимханаас худалдаж авах боломжтой шүү. За дутуу юм үлдээгээгүй те. Дутуу юм үлдээгээгүй. За дутуу юм үлдээгээгүй. Окей. Гэрлүүг. Тэг гэрлүг хэлцээ. Энэ олон юм нэр өгөх хэцүү байна. Документ дуртай шүү дээ. Усаа бас хэлцээ. Gourmet-ийн одоо San Benedetto гэдэг ус бас манай ширээн дээр байна. Сонноос манай нэг буланг нэг Архангайн M Lab гэдэг кино театр бас хамтарч байгаа. Тэр нь болохоор Архангайд шинээр нэгдсэн 4K нэгтралтай Dolby дууралттай юм хоёр танхимтай юм гоё театр нэгдсэн юм байна. Дотроо бас юм хүүхдийн тоглоомын төв байдаг шүү дээ. Зоосоор ажилладаг тийм тоглоомын төвтэй тийм гоё театраас хамтарч байгаа. Тэгээд манай Underrated, Overrated дээр бол хамтарч байгаа. Хизэнээс Архангаа нэгдэх юм бол одоо нэгдэд эхэлсэн юм байна. Би ч одоо Архангаа гарч байгаа юм шүү. Архангад очоод ийм лав театрыг очиж үзээрэй заяа. Бас Архангад 4K нэгтралтай Dolby дууралтай театр хэрэг гоё байгаа шүү дээ. Архангаа бол дойрд амар хөгжиж байна уу? Ара фэс тий. Ялт ч юм маргаангүй. Одоо 100 болохоор ч энэ Улаанбаатар хотын гэж баг Архангад хэдэн сар мар очиж байчдаг ус тий. Тийм шүү. Би ч өөрөө бодож шинэ авчих шүү дээ. Тий. Тэгээд манай Glow Store-оос нэрээ сонноос би одоо нөгөө Glow Store одоо шинж ард нөгөө манай мөнх татгал Yolk-оцсон. Тэгээд Yolk-оцсон болохоор Glow Store-оос авсан юм гоё ногоон пүүзээ өмсөд ирсэн байгаа. Тий. Энэ нь болохоор нөгөө Nina Channel гэдэг одоо Jordan 3-ын Nina Channel гэдэг эдишн байгаа. За хоёлаа одоо үндсэн сэдв рүүгээ оръё тий. Ямар кино үзв? Би ойрд кино үзэхгүй байж явсаар байгаад яг нэг хөдөө явдаг ажиллаар нэг яг шөнө нэг зав гараад би амар сайн кино мэддэг найзтайгаа Frankenstein үзсэн. За эсвэл гарсан. За Frankenstein ямар сайн трендинг бол үзсэн. Frankenstein надад таалагдсан. Айгүй гоё. Таймлайн амар сонирхолтой явсан. Тэгэл хоёр талаас нөгөө харуултаг. Надад айгүй таалагдсан. Бус яг манай яг найзлахоо хэлэхдээ энэ өмнө нь бүр дээр үт хийж яхад ийм
байгаагүй зохиолноор өөрчилж гэхдээ яг хүмүүстүүд амар амттай байна гэдг утгаараа хэлжлээ. Netflix-ээс үзсэн үү? Netflix үзсэн. Netflix-ээр Тийм. яг гарсан дээрүүдээ Франкенштейн бүүм болсон юм аа. Харин тийм билээ. Би яг харин мэдэхгүй байж байгаад надад харин хүн санд болохоор за хоёул ингэ нэг үзэж үзье гэдгсэн чинь. Надад бүр амар таадагцсан. Тэгээ нөгөө нэг Франкенштейн ингээд нэг янз янзын хүмүүсийн юм нийлмэл юм аим орсон юм бүтээгдэхүүн тэгсэн мөртлөө одоо зүрхээрээ гэх юм уу чи ингээд яг нэг л хүн байгаад шүү дээ хайр дурлал. Яг энэ дотор юу вэ? Одоо суу гэдэг зүйл чинь. Тэгэхээр нөгөө нэг сая шинээр гарсан Франкенштейний царай төрхөл надад нэг амар зүүн санагдсан. Яг л нэг жинхнээс нэг энэ тэндээс нийлүүлсэн юм шиг харагдажсэн тий. Яг үнэ. Франкенштейн Ван Хельсинг дээрх Франкенштейн бас амар зүүн болчихсон. Гэтэ бүр юм толгой дотор нэм электрон хөөрөмж суулгацсан ингээд зүгээр яг юм одоо нэг хүн болвол ингээд суцаар цус эргээд ингээд амьд тэр Ван Хельсингийн Франкенштейн ч болохоор юм бас технологи дотор нэг холилдсон. Технологи одоо хүний бодгал хоёр ингээ холилдсон тийм Франкенштейн байдаг хөөхгүй. Бүр анхны Франкенштейн ч болохоор юм жигнэсээ хадаас мадаасаар зоож мооцсон тийм Франкенштейн байдгийг миний санах юм. Та ойр дөрөв хорин кино үзв. Би ер нь бол өстэй янз янзын кино бас айгүй үзсэн. Би нөхөрт чинь хайртай гэд мэдгүй медиагийн кино үзсэн. Үйл үзэгдэгч хүмүүсийн кино үзсэн юм байна. За сая сүүлд мартагдашгүй дурсамж гэдэг кино үзсэн. Зүрхний сараан гэдэг кино үзсэн. Зүрхний сараа надад амар таалагдсан. Тий. За тэгвэл чам таалагдсан бол зүрхний сараанаас одоо товчхон ревю хий. Зүрхний сараан гэдэг кино бол одоо нэм жаргал гэдэг юм залуу найруулагчийн уран бүтээл. Тэгээд ийм драм, хайр дурлалтай мелодрам кинонууд чинь дандаа ийм хосуудын ийм кемистрийг аягүй харуулдаг штэ амар юм үнсэлдэг гэдэг ч юм уу те. Зүрхний сараан гэдэг кино болохоор Солонгост байгаа залуу, Монголд байгаа малчин бүсгүй хоёрын хайр дурлалыг харуулдаг. Тэр хоёр энэ кинон дээр нэг ширхэгч удаа үнсэлцэхгүй. Гэхдээ хоол байгаа хоёр хүнийг хамтдаа байгаа юм шиг тийм амар гоё юм. Тийм кемистрийн бүр амар гоё хийсэн тийм кино байлээ. Тэгээд би бас хөгжилтэй. Тийм маш хөгжилтэй. Маскын дээгийнх одоо хошин шогийн аяагч тоглосон, Минжин бас тоглосон. Тэгээд тэр нэг гол дүрийн тэр ихрээгээд жижиг жоохон өмнө өөр ямар ч кинон дээрээс би харж байгаагүй. Тэр бүр амар мундаг хүн байгаа сте тий. Тэгээд нөгөө нэг Бимбагийн дүр бас айгүй гоё байсан. Бимба амгаа хөгжилтэйсэн. Жон үү гэдэг тэр хэсгээс сааж байгаа сте. Тэгээд тэр тагтаа хэсэгхэн ч гэсэн гарахтаа бас кино бас гоё болгоч гарах юм тий. Үгүй инээдтэй чинь. Энэ одоо яасан пицтаа чи ерөөсөө ядаргаад нэг хөдөөний нэг ахнаар байдсан шүү дээ тий. Яг л дүрээ гаргаж гисэн. Тий. Тэгээ ерөнхийдөө хол байгаа хоёр хүнийг юм хамтдаа байгаа юм шиг тийм амар гоё хийсэн. Тэгээ тэр нэг хайр дурлал гэдэг чинь хоорондоо үрэлцээд үнсэлцээд тахтай гол нь биш юм биш үү гэдэг тийм санааг бас тэр зүрхний сараан кинон дээр гаргасан. Гэхдээ энэ кино үргэлжлэх хангалттай потенциалтай. Угаасаа баг үргэлжлэн байх. Үргэлжлэн гэж дуусч илүү баг төгсөлтөд дууссан шүү тий. Нөгөө Капитан Америка үйл Return in Avengers гэдэг шиг дууссан шүү дээ. Монгол талаа одоо ингээ болгочих жоох тэр хоёрын хайр. Одоо яг Солонгос руу явуул гэсэн юм. Одоо хоёрдугаар анги бол Солонгос тэгдэх баг. Солонгос Монголын хамтарсан кино учраас. Тийм. Тэгэхээр манай үзэгчид зүрхний сараан киног бол үзээгүй байгаа бол үзээрэй. Маш гоё кино, маш тийм гэгээлэг инээдмийн одоо комеди драм кино байгаа. Тэгээд ямар ч хар бараа юм байхгүй нэрээ сониноос Монголын инээдмийн юм драм кинонууд чинь нэг юм заавал нэг юм нус нулимстай утгалдаад, цус нүчтэйгээ утгалдаад эсвэл хүнд амар юм ухааруулах гал нэг ядцсан тий. Нөгөө хит халилттай гэдэг шиг. Хитрүүлэгтэй бүр нэг юм хитрхи ядцсан төгсөд байдаг байхгүй. Зүрхний сараан кино бол киноныхаа яг тэр нэг хөнгөн жанжин шугамыг бол нэг ч алдахгүйгээр дууссан. Маш хөөрхөн кино байгаа. За. Окей, зүрхний сараан. За дараагийн кино болохоор одоо ард Ёлко цэцсэн байгаа. Манай мөнх даатгал компани Ёлко цэцсэн байгаа учраас дараагийн киногоо бол шинэ жилийн холбогдолтой кино бас ярьж өгье. Ревю хий. За энэ бол мартагдашгүй дурсамж гэж кино өчигдөрхөн үзлээ. За. Одоо шоронгийн амьдрал чинийхаар бол ямар байдаг вэ? Хар бараан тэгэл дээрлэл нөгөө хүчрхийл тэрхүүлж бод ш тийм. Үсгөө зангидсан буухай царайтай хүмүүс. Тийм. Лалраа гээл тий. Тийм. Яг нөгөө хяахын хоолоогоор чи стар ингэж үзсэн үү гэдэг шиг. Лалар минь нөгөө өрөөнд унтдаг шиг дээ. Бараг нэг тийм байдаг тий.
Энэ удаагийн кино бол бас шоронтой. Гэхдээ гэгээлэх талаас нь харуулсан. Манай подкастт цогтоо нэг удаа ороод хэлж исэн байхгүй юу? Гэхдээ шорон гэхээр яагаад заавал нэг хөмсгөө зангицэг кинон юу хүмүүс юм амар муухай хоригдолтой юм хар бараа юм харуулах хэрэгтэй. Зүгээр тэнд нэг хүн ингээл юм хийгээд юм хөвгчлөлтэй байж байгаа болдгүй гэж ярьж ирснийг би амар сандаг байхгүй. Тэгсэн чинь яг тийм кино гарсан. Энэ болохоор Эзэн Бат гэдэг найруулагч. Одоо Талигач Амби ахын одоо хүн нөхгүй юу? Ийм гоё шин залуу найруулагч гарч иж байгаа юм байна. Тэгээд шин найруулагч нар гарч ирэхээр бид нарт дандаа нэг юм гоё шин үнцгийг харуулдаг те. Энэ кинон дээр болохоор шоронд одоо ялаа идэлж байгаа гурван юм хоригдол одоо энэ өөрсдийнхөө өнгөрсөн амьдралын талаар шин жилийн үдэш нэгэндээ хуучилдаг. Тэгээ яг ингээ шин жилийн ширээгээ цасц те. Яг хоо шоронгийн өрөөнд байгаа шин жилийн ширээ ямар л олигтой байх вэ? Гэхдээ их чадлаараа хичээгээд ширээ цасаад нэгнийгээ бас баярлуулж байгаа. Нэг нь нөгөө нэг шоронгоос гарах гад гаргаж өгж байгаа. Тэгээ тэр нь шин жилээр ихгүй юу? Тэгээ гурван биендээ өнгөрсөн амьдралаа ярьж өгж байгаа. Тэгээд гол дүр болохоор жүжигчин Батхүү ялалт буюу Ягях за тэгээд шижир болт одоо жүжигчин Аймарын шижир болт Аймар продакшн энэ гурав гол дүртэн тоглосон. Тэгээд нэг нь болохоор эхнэртэйгээ яаж танилцсан түүхээ ярьж байгаа. Тэр нь болохоор одоо юм хэтрүүлэгт комеди. Одоо нэг кинонда нэг дуухан болол нэг Титаникийг дуурайгаал те ингээл тэрэн дээр нөгөө нэг худлаа яриад байгаа нь мэдэгдээд байгаа учраас яг нөгөө ярьж өгж явах юм үйл явдал руу нөгөө нэг гол дүрийн нөгөө нэг ялалтах ингээл үе нөгөө нэг ярен дунд нь ингэж бодит үйл явдлаар ингээд харуулж байгаа шүү дээ. Ярен дунд нь ялалтах орж ирээд байгаа хэсгүүд нь амар гоё хийсэн байлээ. Тэгээд ялалтахын хэсэг болохоор хүүхэд байхдаа им шин жилийн үеэр одоо юу гэдэм бэ нөө одоо хөрхий аав нь хаяад явцсан хүүхдийн дүр тэгээд хойд аавтайгаа хэрхэн учирч байгаа тэр сюжетийг харуулж байгаа тийм хэсэг байгаа. Шижир болт болохоор яагаад шоронд орсон юм те. Шижир болтын хэсэг надад амар таалагдсан юу вэ гэхээр бид нар нөгөө нэг түрүүний чиний хэлдэг шиг шоронд бид нар дандаа амар муу хүмүүсийг орцсон гэж боддоо штэ. Магадгүй бидний хамгийн хайртай хүнийг хин нэгэн хүн гомдоогоод эсвэл одоо доромжлоод энэ тохиолдолд бид нар за магадгүй нэг шанаа бол явна штэ. Юу ч хийгээс ер нь болохгүй болно гэдэг. Тий, тэгэхэд нэг тэр зогсон шанаа нь ямар үр дүнд хүргэсэн бэ гэдэг. Тэгэхээр тэр хүн бол хайртай хүнээ хамгаалсныхаа төлөө одоо шоронгийн хаалга татсан байгаа даахгүй. Тиймэрхүү одоо ингээд өөр өнцгөөс ингээд тэр үйл явдлыг харуулсан юм айгүй хөөрхөн шинжлэх кино байгаа. Мартагдчихгүй дурсамж гэж одоо энэ шоронгийн гурван одоо бидний хэлдгээр бол ялтан гурван ялтан өөрсдөө тохиолдсон юм хөгжилтэй гунигтай тэгээд дурсамжийг хуваалцж байгаа юм гурван ялтны талаар харуулж байгаа юм айгүй хөөрхөн комеди кино. Ер нь бол яг цэвэр комеди кино байсан. За яг хоо шижрээгийн хэсэг бол хамгийн драматик зүйл нь байсан учраас комеди драм кино юм уу да. Тэгээд дээрэс нь шинэ жилийн уур амьсгалыг амар гоё оруулна. Одоо тэр ялалтахын хүүхэд насаа дурсдаг хэсэг. Яг миний үеийн шинэ жил харагдаж байгаа байхгүй юу? Намайг хүүхэд тахт шинэ жил гэхээр мандрин үнэртдэг. Зураг зурдаг. Цонхон дээрээ зураг зурдаг. Тэгээ нэг юм орс ёлк. Нөгөөх нь нүцгэн. Тэгээ нэг юм одоогийн шиг биш дээ. Нүцгэн нэг хитгэн тоглоомтой. Тэгээ нэг юм шинэ жил болдог байсан. Тэрийг бол айгүй гоё харуулсан байсан. Тэгээд надад бол энэ хоёр кино бол маш их таалагдсан. Тэгээд мартагдчихгүй дурсамж киног бол манай ивент тэтгэгч Mobi Home буюу Woo-гээс бас хүлээж авч үзээрэй гэж үзэгчтэй хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн санал болох одоо 3 кино бол Frankenstein, Зүрхний саран, мартагдчихгүй дурсамж гэсэн 3 кино байлаа. Би нэг мөнх даатгал компанитайгаа холбоотой нэг жижигхэн одоо реклам гэх үдээ. Манай мөнх даатгал компани гадаад зорчигчийн даатгал буюу одоо аяллалын даатгал тий аялалд явж байгаа хүмүүс одоо даатгал хийлгсэн тохиолдолд энэ хүү паспортны кейс одоо энэ хавцыг бэлгэлж байгаа энэ гоё юм харьсан хавцс байгаа. Тэгэд энд бол одоо нөгөө нэг гадаад зорчигчийн хийж бүрэн даатгалын одоо энэ нөхцөл хамгаалт юмнуудыг бол энэ хүү одоо тайлбарыг энэ хавцсандаа хийлгсэн байгаа. Тэгээд аяллалын даатгал хийлгсэн хүн бүрт одоо энэ хүү хавцыг бэлгэлж байгаа. За дараагийн бэлэг нь болохоор группээрээ аялж байгаа. Одоо найзуудаараа аялж байгаа. Одоо чи жишээлбэл гэр бүлээрээ аялна гэсэн чинь тийм.
гэр бүлэрээ аялж байгаа тохиолдолд гэр бүлэрээ ч юм уу найзуудаараа гадагшаа аялж байгаа тохиолдолд энэхүү одоо жинг бэлгэлж байгаа. Энэ болохоор нөгөө нэг аим хэрэгтэй билж донгосны будал дээр. Онгоцны будал дээр ачаа мачаа ингээл хүн нөгөө нэг ингээд лимит заасан байгаа даа шүү дээ. Тэнгүүт чинь тэгэл яг явах гал хамаг юм яжсэн чи илүү болоод дутуу болоод тэгээд нөгөө юмнуудаа явах гад байдаг нөгөөдүүлээгээ нэмж хасаад боож баглаад өөрсдийн гэсэн юм жинтэй болчул айгүй амарх. Энэ электрон юм жим байгаа. Энэ бүр амар ичтэй цагаагаар магаар энэ дээр нь гардаг температур хэмждэг. Тэгээ энэ нь ингээд нөгөө түр бооцсон байгаа. Тэгээд энэхүү жинг крүүвэрээ одоо группээрээ явж байгаа гадаад руу аялж байгаа хүмүүст бол манай компаниас бол бэлгэлж байгаа. Маш хэрэгтэй билгүй шүү. Наадахтаас нэг амар хөгжилтэй түүх байд юм. Би бас нэг аялж явжаад Туркээр дамжаад өөр улс руу явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь миний жин хитэрсэн гэдээ болдоггүй өөр бодол тэр. Тэгээ би нөгөө баахан лагаж донгоолгоод тэгээд нэг юу ч үлээ нэг баахан нэг хүнд өгөхгүйд нэг хадгалсан байсан нэг чихэрж юмс боо байхгүй. Би тэр доор нөгөө хамт явжсэн гэдэг Монгол ах ихснэр байсан би танихгүй л тээ. Тэр хэдээ боо нөгч байгаа. Тэнгүүтээ би нэг өвлийн хувцас авах гээд явсан байсан. Яг тэр үеч нэг тэр газар өвөл болцсон. Тэгээ би уусаа гулгана гэдэг юм мэдчихсэн. Тэгээ би өвлөөгөө гүрдэгтэй халуун зунаарч байгаа байхгүй. Тэгээ би баг 4 давхар хувцас өмсөөд онгоцсондоо суугаад нөгөө хүмүүст өгчөөсөн чихэрж юмс байхгүй. Тараагаад байсан. Жин хитэрсэн. Тийм. Тэгэхгүй болондос ч мөнгө авна гэдэг салахгүй юм чи. Тэр нэгтээ бас нэлээд өндөр үнэсэн юм чинь. Тэгээд би ч одоо тийм жим ингэж хэмжээгүй сайхангаар ингээл яваад гэсэн. Ачаа үнэхээр хэрэгтэй байлээ. Үнэхээр хэрэгтэй. Тэгээд гадаад зочигчийн иж бүрэн даатгалаа хийлгээд энэхүү пассвортны хавцас болон жингээ мөнх даатгал компаниас аваарэ. Зочны хэсэг рүүгээ одоо орцгоё. Өнөөдрийн зочноор маань бол одоо манай бас сүүлийн бараг 10-аад жил одоо хамгийн романтик залуугийн дүрийг бүтээсэн нэгэн зочин байна. Гэхдээ сая сүүлд тоглосон кинон жинхэнэ сайко жинхэнэ эвгүй нөхрийн дүр тоглосон жүжигчин одоо ган тулга соёлын тэргүүний ажилтан ган тулгыгаа урьж байна. За манайхан подкастаа эхлэхээс өмнө одоо зочноо ирэхээс өмнө нэг реклам алгадчихжээ. Манай зураглаачийн оруулж ирж байгаа юм алчуур юм байна. Энэ айгүй хөөрхөн нэг удаагийн бааны алчуур юм байна. Тэгээд одоо усан твтийгээд өсгөөрөө 140-ийг харьцах нь 70 см буюу одоо амар том ийм хэмжээтэй болох юм байна. Тэгээд сүүлийн үед нөө ковидоос хойш одоо ийм дахин хэрэгэлдэг юм алчуурууд бол ер нь бол их одоо томоохон буудлууд бол хэрэглэхээ болцсон юм байна. Тэгээд ийм алчуур хэрэгэлдэг болсон юм байна. Энэ ч бас цэвэрхэн боловсон ч юм байна. Ер нь би бас нэг подкастаа эхлэхээс өмнө зочноо ирэхээс өмнө нэг толгоогоо угаачдаг байгаа. Бас өдөржингөө нөгөө нэг юм ажилдаа байж байгаа подкаст хийдэг учраас явчаас энийг бас туршаад үзье тийм ээ. Одоо хэдүүлээ явчаас нь туршаад би нэг толгоо угаад арчаад үзье гэх юм. Паус гэдэг юм алчуур юм шиг байна. Зэйстэй үнэхээр амар юм байна. Амар том болчтой. Тэгээд осмос шингээх нь хүртэл айгүй амар юм байна. Тэгээд та энэ алчуурнаас авахыг хүсвэл айгүй хямдхан юм байна. Та залаад цугаар энэ доор гарч байгаа дугаарлуу залгаад алчуурыг худалдаж аваарай. Айгүй хэрэгтэй юм биш үү? Тэг хөвсгөр зузаанч юм байна. Усанд орчдөг байж гэдэг. За манай Аригун подкастын маань зочны хэсэг эхэлж байна. Өнөөдрийн маань зочноор за жүжигчин соёлын тэргүүний ажилтан гант тулга маань хүрэлцэн ирлээ. Тэгээд урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. За бас найзтайгаа нэг сайхан ярьцгүйгээ дээрээс хойш бодоодсэн. Тэгээд өнөөдөр бас жоохон оройтсан ч гэсэн бас тэгээд гой хүрээд ирсэнд баярлалаа. За түрүүн бас хэлсэн нэг зоохгүй. Тэ. За сүүлд Траума гэдэг кинон дээр ажилласан байсан. За чиний дүр бол өмнө чиний бүтээж исэн дүрүүдээс бол тис ондоо. Тийм тис. Үнэхээр бас зөвүүн дүр байлээ. Тэгээд тэр кино өөрөө бүр яа гоё кино болсон юм бэ. Тийм Траума бол ангитай кинонд 8 ангитай кинонд Түшиг гэдэг дүр дээр ажилласан. Тэгээд ер нь яг зураг эхлэхээс зураг яг дуустал яг би бүтэн байсан байхгүй. Тэгээд яг жүжигчдийн одоо бусад одоо өөрөө жүжиглэхгүй ч гэсэн арын албандаа ингээ байж байгаа. Тэгээд бас бусад жүжигчдийн хавар жүжиглэлтийг харахлаа бас ингээд эн чинь нөгөө нэг комеди биш, драм биш. Тийм болохоор яг нөгөө нэг
сэтгэл зүйн асуудалтай хүмүүс ямар байх уу? Тэр хүмүүс бас яаж тоглож байгааг дандаа энэ хүнд тээш авч тоглож байгаа болохоор би бас өөрөө ингээд бас нөгөө төр дээр бас ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас ингээд тэг бүтэн яг нэг 4 сарын хугацаанд нэг юм жоохон сонирн байсан. Тийм бах. Энэ зохиолоо уншаал ер нь шууд юм болсон. Дүр чинь өөрөө угаасаа яг нөгөө одоо нөгөө Бэтмений Жокер гэдэг шиг нэг юм сэтгэл зүйн асуудалтай тийм сайко нөхөр байгаа гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр тэр дүрийг бүтээх угаасаа ингээд босод чиний нөгөө нэг дүрүүдээс ондоо байсан болохоор нөгөө илүү нөгөө дотортой дүр гэдэг шиг байсан, тий. Ер нь бол хүнд байсан уу? Хэр их энерги зарцуулав? Амар ядарсан. Ер нь бол сэтгэл зүгээрээ биерээ биш. Ингээд сэтгэл зүгээр амар ядарсан. Тэгээд өдөр болго ингээл нөгөө нэг за энэ дүр дээр яаж ажиллах уу? Ер нь ямар байх уу? Сэтгэл зүй ер нь ямар байвал энэ одоо дүр үзэгчдэд илүү хүрэх бол гэдэг үүднээс айгүй сайн ажилласан. Ер нь айгүй хүнд байсан. Одоо хүртэл ингээл бид нар ингээл яг тоглоод гарчаад бидрээс киногоо ингээд бас яг ингээд үзэгч яг анги болгоно хүлээгээд үзэж байгаа шүү дээ. Дөрөв анги зэрэг үзээл гэт ингээл өөрөө үзэх болондоо ингээл ёо гэдэг юм бүр. Psychological thriller кино байсан шүү дээ. Mystery. Тий. Нууцлаг трейлер. Тий. Тэгээ ер нь энэ чиглэлээр бас юм цуврал кино өмнө нь ерөөсөн Монголд байгаагүй шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгээ надад бас яг эхний ангийг үзээд би эхний ангийг 2 үзсэн шүү дээ. Эхлээд үзсэн чинь нэг юм бужигналтад юу болоод байгааг яг үүндээ ойлгоогүй. Би тэгээд одоо танаа продюсер дуулга руу яриад тэгээ юу ийдсэн бэ? Би ойлгохгүй штэ гэсэн. За чи дахиад үз. Тэгээд яг 2 дугаар ангиас нь эхний ангиад чи ойлгоогүй гүцд ороагүй бол дахиад нэг үзчих. Тэгээд шууд араас нь 2-ыг үзгээд явсан чинь яг дахиж үзээд ингээд 2 дугаар ангиас нь эхлээд ингээд яг гоё ингээд нөгөө нэг бүр яг задраад яг нөгөө үйл явдал руугаа яг ингээд л тэврээл оруулж илээ. Ер нь бол түнс яг эхний ангийг нэг ингээд үзэхэд бол жоох юм жоох майнд блоу байсан шүү дээ. Нэг юм юу болоод байгаа юм мэддэггүй. Тэгээд ингээд тайлал ингээд дараагийнхаа анги дээр ингээд гараад эхэлчихлээ. Холбогдоод. Тий. Манай нөгөө нэг цэгмэд бас айгүй сайн найруулагч юм байна гэж би бас бодсон. Ер нь бол одоо Эрдэнэсийн арал 366 дахь өдөр мөдөр гэл ингээд нэг жоохон угаасаа нэг юм ойлгож ядах юмгүй л кино шүү дээ. Зөв үзэхэд бол гоё байсан тий. Гэтээ траума дээр бол ялцчихгүй энэ юу болчихвоо гэдэг гайхаадсан бохгүй би бүр энэ яах гээд байгаа юм болоо гэж бодлоо. Тэгэл яг хоёроос нь айгүй гоё болоод эхэлсэн. Тэгээд бас жоохон 8 гэхээр бас арай жоохон цөөхөн болцсон уу гэж би бас бодсон. Тэгээ би бас тэгж бодсон юм. Тэгсэн үү? Тий. Дахиад жоохон байсан бол тий. Дахиад нэг жоохон 4 анги байсан бол тий гэж бас хөвдөөс тэгж бодож л гэсэн юм. Чиний тоглосон дүрдээс ерөнхийдөө хамгийн хүнд нь байсан гэсэн үг тий. Хамгийн хүндээс ер нь бол. Яг нөгөө нэг жижигчин үний шантц шаардсан. Тий, хамгийн их энерги зарцуулсан. Ер нь хамгийн хүнд сценүүд гэвэл миний үхдэг хэсэг байсан. Тэгээ ээжтэйгээ ингээд нөгөө нэг зөрчилдөг хэсэг. Секс сцен хүнд байсан уу? Хүнд байсан шүү. Урд нь яг тэгж яг бүтэн нүцгэлээд бас ингээд тийм сценд орж байгааг болохоор бас тэгээ энэ чинь бас ардаа ингээд нарын албаныхан харж марж байгаа болохоор бас тий. Тэгээ өөрөө бас нэг эрүүл биш хүн байгаад идэх тий. Эрүүл биш байгаад татганаал тий. Тэр ер нь бас лайвар орж идэг шээ. Трейлер дээрээс би яг анх киног нь үзэхээс өмнө яг трейлерыг хараад чи нэг ингээл 90 ам ингээл сонирм болоод пүү энэ ганц цотлох яг ямар дүр бүтээч вэ би бас тухайн үед гайхчихлээсэн. Тэгээд яг би бас яг чиний одоо өмнө нь бол ингээл зөндөө ингээл гол дүр тоглосон байгаа шүү дээ. Нэг хэсэг бол одоо чамгүй кино бас байхгүй болсон байсан шүү дээ. Одоо нэг 10 жилийн өмнө гэдэг ч юм уу тий. Тэгсэн чинь энэ кинон дээр гол дүр одоо ер нь бол одоо туслах дүр гэж л явна зү тий. Одоо голдоо орох уу? Олон гол дүр юм да тий. Одоо олон гол дүрийн нэг биш тий. Ганцаараа биш тий. Тийм тэгэхэд энэ кинон дээр тоглосон чиний дүр бол миний хувьд ч гэсэн чиний бас бүтээжсэн дүрүүдээс бол хамгийн одоо бест нь байсан. Тэгээ угсаа ингээд нэг цохол ингээ гарчаад тэгээ ингээд нэг цэгмчээрээ за ингээд дүр хуваарлаа ингээд дуудаж байгаа юм чинь. Тэгээ ингээд яг хан дээр ингээд бүх жүжигчдийн зураг байгаа юм чинь. Тэгээд за хин дээр түшиг дээр энэ
хин дээр одоо наран гэрэл дээр энэ мэн гэдэг ч юм уу те ингээл хүмүүсийг хуваарлж ирсэн аа. Хүн болго ингээд нөө нэг жүжигч зохиол уншичаа тэгээд хин түшиг дээр хийн гэдсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь цэмэд хэлэхгүй байж байгаа. Тэгээд тэгсэн чинь гандлага тоолно гэдгсэн чинь би бас нөө зохиолоо уншичаад түшгийн дөрн ямар амар юм дээ. Йоо ямар сэтгэл зүйтэй бас тоглох хин тоглох бол гэж би бодоод байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг надад өгсөн ч юм бол ямар амар дүр авч байж одоо яана гэд. Тэгэл би ч өдөр болох яана нэрээ яана гэд. Өдрийн бодол шөнө би шөнө хүртэл ингээл зохиол уншаал ингээд шөнө хүртэл зүйлжсэн би ингээд сценэ бодоол за ингэж жүжиглэл ингэ юм байна да гэдэг. Аяус ингээд унтж байгаа хэрнээ ингээд унтж байгаа мэдээд ингээд нэг унтчихдаггүй үед ч тийм ингээл зохиолоо бодоол кино бодоол за яаж тоглох вэ? Тэр сайн л тоглохгүй бол энэ дүр айгу сонио харагдах шиг. Энэ дүр чи өөрөө киноны бас нэг амар чимэг байгаа тийм шүү дээ. Ганцаараа амар эвгүй дүр байгаа тийм шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ дээр энэ дүрийг унахсан бол тэр энэ кино өөрөө унахаар хэмжээний дүр байсан л та яалтчгүй тийм. За 2000 одоо 2000 жоохтой Тютю кино шүү дээ тийм. Одоо би Тютю кинон дээр чамайг анх удаа харж ирсэн. Гол дүрээр тийм гол дүрээр байсан. Тухайн үед бол ер нь бол гинтл нэг юм сайхан залуу гараад ирсэн тийм. Тухайн одоо хожлын нүүдэл Тютю гэдэг ч юм уу ингээл байжгаад гинт байхгүй болцсон. Алга болцсон. Бүр гантуулга хайчж ба гítэл алга болсон. Ер нь бол яг хөө энэ дээр гэвэл би чинь 2012 онд Суэсиг жүжигчин мэргэжлэр төгсөөд. Тэгээ яг сургууль төгсөөл яг үндэсний телевизийн огцон мэргэлтгээд 30 анги гэдэг кинонд. Яг цэвэр гол дүр. Яг 28 анги дээр нь би гардаг. Тэгээд 3 сар хагас баг зураг авсан баха. Би яг сургуулаа төгсөөл хонхны үеэр болоод тэгээд нэг ийм кино хийх гэж байна гэд үндэсний телевизээс. Ер нь бол ингэсэн манай дээр ингээд нэг дэдлийн нэг курс одоо Сэрэх оюунлаг продакшн Сэрод ах шүү дээ. Нэг бид нар чи ингээ ангидаа суужсан юм. Хонхны үеэр болох гээд. Тэгээ ангийнхаа нэг залуутай суужсан. Тэгээд Сэрэх орж ирээд үндэсний телевизийн юм 30 ангитай кино хийх гэдэг юм байна. Та хоёр очиж паро бөгчөж гээд. Ингээ ч яйц. Манай хонхны үеэр гээд ховцнороо бэлдэх гэсэн. За хоёул очиж паро бөх. Тэгээ очиж паро бөгсөн чинь за эргээ яриа гэдэхгүй. Хоёулаа сургууль руу алхаж чадах эргээ яриа гэж худлаа гэдэг тийм биш тийм ингээ. Тэгээ сургууль дээр очиод ирсэн яг 30 минутын дараа заалгаад за чамаа яг гол дүр дээр авах боллоо. Тэгээ хонхны үеэрдээ 3 хоног ингээ амралтанд яваад ирнэ. За эренгүүтээ шууд зурганд орно шүү гэдэл. Тэгэл багштай хэлээл ааш тасмаа суурах шиг талигач. Одоо богийнхаа тийм. Сугар багшийн шав юм уу тий? Оо за. Тэгээ багштай хэлээд тэгсэн чинь сайн байна миний хөө гэд. Тэгээ би чинь амар тогтолтой байгаа шүү дээ. Тэгэл 30 ангид кинон тоглоол дараа нь юунд тогсон. Тэртээ ертөнцийн хөгжимчин гэдэг. Оо тийм. Тийм кино байдаг шүү дээ. Тий нэрээ. Тэр нь тоглолцоод бэдсэн чинь нэг өдөр ундурмагч залахгүй юу фильм. Бараг анхны кино нөх шүү. Юу фильми? За бараг тий Тютю бараг анхны кино нөх шүү. Тий. Тэгээд ундурмагч нана гэдгсэн чи би ч нөө сандраад тэр том хүнч ярихлаар чинь. Яг чинь нэг тийм Тютю гэдэг кино их гэж байгаа. Эрэгтэй гол дүрээ хайж байгаа. Тэгээд эмэгтэйг нь бол сонгоцсон. Цэдо тоглоно. Дээрээ зохиол уншиж байгаа. Тэгээд зохиолыг уншаад амар таалагдаад за их ч орё гэдгсэн. За чамайг авъя гэд. Бас шүн унтаагүй шүү дээ би ч. Догтлоо тэр том үнтэй гол дүр гэдэг хэлэр чинь. Цэдог ч гэсэн анх тэгэхэд би бас харж исэн. Бараг тэрнээс хойш кино тоглосон юм уу? Цэдо ч тэр нь тоглоод нэг юу лээ хотолон гүнжлэн кино тоглосон тий. Тэгээд тэр чинь тэрнээс дараа нь хоош тий. Тэгээд цэдо ч орс хөвцөн шүү дээ. Тэгээ хожлын нүүдэл дээрээс тэгээд ирсэн тий. Манай анхаа чинь хожлын нүүдэл хийн. Тэгээ хүрлээх, бүүжээгч, батаах. Тоглоно тэгээд анхаа өөрөө тоглоно гэдэг. Чи дандаа царайлаг хүмүүстэй тоглол гэсэн юм шиг ирнэ. Тэгээл тоглосон шүү дээ. Тэгээд дараа нь давхар цохил тэгээд тэрэнд бас орсон.
Тийм давхар цохилт нэрээ бас давхар цохилт гэхдээ бас за яг тэрийг зөндөө ярьцуулахаар ярих байлаа. Тэгэл ер нь ингээл олон уран бүтээлчтэй ажиллаад тэгэл нэг хотлоо олонний танил болчлаа шүү дээ. Тэгээд нэг хэсэг жоохон ингээл нэг хамраас өгөх гэж байгаа юм шиг бас нэг хэсэг тийм хэсгээс дөнгөж гарч ирээл тэг хүмүүс таньдаг болоод тэгэхээр нэг хүн өөрөө нэг тэр мэдрэмж ингээд мэдхгүй юм чинь олонний танил болсон ингээл хүмүүс тарахаар жижигч нэ зураг авахгүй юм нэ тэр гэл найзтай юм гээл ингээл тэгээ ингэсэн чи сүүл рүү нэг жоохон өөрийгөө жоохон алдаж эхэлсэн. Би өмнө яг хэн байлаа яалаа одоо юм болчиход ингээд яагаад ингээд байгаа. Тэгэл ингээл өөр ингээд нэг кинонд ажиллах гал ингээл хүмүүс ингээл ийм кино хийх гэж ийм дүр дээр ажиллах уу гэл гол дүрэл биш бол тоглохгүй юм болохгүй. Нөө за яг тэр үедээ бол нөө прайм үе дээр явж штэ тий. Тэгээ би чинь дотроо ингээл за ингээл би надаас өөр жүжигч ингээд залуу гоё жүжигч байхгүй юм. Гэж бас нэг хэсэг нэг жоохон тийм бодол яг орсон. Гэрсэн. Тэгээд нэг хэсэг жоохон алга болсон тий. Тэгээд ер нь за энэ чи ингээд жүжиглээ тухайн үед чинь бас ингээл бас нөө жүжигчдийн цалин мэлэн чинь бас яг одоо л ингээл гайгүй болж байгаа болохоос тухайн үед чинь тий. Хүмүүс тэдэнд өрөөгүй. Заавад хөөд бид чинь анх ингээл нэг оюутан болоод кинон дээр гарч байгаа юм чи мэдгүй шүү дээ. Тэгээд сүүл рүү өөрийгөө ингээл за тэдээр тоглох хэрэгтэй юм байна. Бас жүжигчд ингэж тоглолт юм байна. Ийм үнээр тоглолт юм байна гэдэг жишээ авал. Тэгээд ер нь за ингээл ер нь жүжигчдийн мэргэжлэр ер нь ингээд ажиллаад мянга кинон тоглоод одоо ер нь ингээд цаашдаа амьдралаа авч чадах юм дөө гэд нэг хэсэг бодохгүй ер нь. Тэгээд за Америк явж үзье гээл Америк руу 5-6 удаа явсан. Ер нь хэр байдیں۔ Ийш ер нь амьдрал залуучдын амьдрал ер нь ямар байдیں۔ Би энд ингээд сууршаад ингээд амьдрал ер нь ямар байх вэ гэл. Тэгэл ингээд цагийн ажил хийгээл гэл яваалан гол ингээд нэг сар болно ш. Сар 2 сар болол эренгүүч. Ер нь ингээд юу хийгээд та ингээд нэг цагийн ажил хийгээл нэг $20-30 төлөө ингээд яваад. Ер нь буцъя та гэл. Тэгээл ер нь буцаж ирэнгүүт ингээл нэг уран бүтээл гарч ирэл тоглолцоол. Тэгээл болохоо янгууд ингээл буцаж яваал. Тэгээ би сүүлд бас Австрали явсан. Австрали яваад бас л яг л нэг өмнөх бодол ингээл энэ яалтчгүй нэг эндээ байгаль нэг кинонд тоглох өстой хүн байна л гэж бодсон байж тээ ер нь л тий. Тэгвэл өөр газар ерөөс идэшгүй ингээд тэгээд нөгөө нэг яг нэг гэр бүл хүүхдгүй болохоор бас ганц би учраас ингээд бас нэг иймэрхүү. Ер нь киноноос яг хэр удаан завсардсан бэ? Мик жоох оргочлуулахаар гайгүй юу? Хамгийн их завсардсан гэвэл ковид үеэр шүү дээ ер нь бол. Ковид үеэр яг тэр үеэрс амар яг ингээ хүн ингээ сэтгэл готролд орсон. Би бол хүн болгон л яг сэтгэл готролтой нэг үе гэж байдаг юм шиг байдаг. Юунаас нь хамаагүй. Тэгээ юунаас нь хамаагүй. Тий. Нэг ганцаар байгаа юм шиг. Гэтээ сүүл рүү ингээд кинон тоглоод нэг таашаал авах болцсон юм шиг. Тийм сони ингээд бүх юм би ингээд нэг хаац. Тэгэл яг ингээд би ч ганц би уучраас тэр үуч нэг гэрээсээ гарч болохгүй нэ тэр амираа ийшээ тийшээ явж болохгүй гэл нэг юм байсан шүү дээ. Тэгэл яг гэртээ ингээд 2-3 сар байцгааларч ингээд сонирн болчт юм биш шүү дээ. Сэтгэл готрал гэдэг чинь сүүлд би нэг уншсан юм аа. Юу одоо сэтгэл готрал гэдэг чинь би бол одоо бодохдоо ингэж бодож ирсэн байхгүй нэг. Миний сэтгэл готрал бол одоо юу гэдэг 2010 оны үед ч юм уу те нэг юм одоо удаан үерхжсэн охноосоо салаад би тэгээд зовж явж байгаагаа сэтгэл готралтай байна л гэж бодсон юм билээ. Тэгээд яг жоохон хүнд байсан уу байсан. Гэхдээ би өөр юм хийгээд тэр болгоноосоо кайф аваа яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бодоход тэр бас сэтгэл готрал бас биш байсан юм билээ. Сэтгэл готрал гэж юу вэ гэхээр сая миний сүүлд уншсанаар бол юунаас кайф авах болохыг сэтгэл готрал гэдэг юм биш үү? Ер нь бол тий дуртай юмгүй болно гэсэн үг нь бол одоо юунаас ч таашаал авах болно л гэсэн. Харин тийм тэгэхээр наадах чинь нөгөө яг бид чинь бас нөгөө нэг энэ травмаг юм тоглохдоо бүх сэтгэл зүйчдээс юм уу
Тэгэл нөгөө нэг археологийн төвмүүд ингээд бүгднтэй ингээд уулзаад яг трама гэдэг нь яг ямар үгнээс гаралтай яг юу гэж орчуулах юм те. Гингүүд сэтгэл зүйн эмгээг юм байлээ л дээ. Тэгээд энийг ингээд цааш нь ингээд задлаад юунаас олж трамат одоо өсвөр насндаа авсан юм уу? Эсвэл нас биеинд хүрээд том болчоод авсан юм уу? Гэдгээрээ л ялгаад хэлээд юм байлээ л дээ. Тэгээд тэр нь хэр удаан үргэлжилж байгаа. Тэрийг одоо яаж имжлэх юм? Одоо хүнээс хамааралтай имжлэх юм уу? Эсвэл яг өөрөө имжлэх юм уу гэдэг нь бас том ялгаад хэл юм байлээ л дээ. Тэгээд цэгмэд чамайг бас амар олж харсан байна тий. Би яас яг энэ тоолохоос өмнө нэг юунд надад тэрэгвэр Тоглосон. тоглож исэн байхгүй юу? За. Тэгээд цэгмэд над руу ирээ за ингээд найз нэм трама гэд нэртэй 8 ангитай кино зохиол бичиж байгаа шүү. Тэгээд дуулгаас хэлжсэн. Тэгээд над тэрэгвэрийн дараа ер нь бити юмд ороорой. Ер нь ингээд бие бэлдээд ер нь аль айгуу тийм турах шаардлагатай байгаа шүү гэдэхгүй. Тэгээд би ч өөрөө бас нэмахтай шүлтэй юм тарах биш шүү дээ ер нь. Тэгэхэр турах ингээд гэсэн чинь ер нь сайн тураараа гэдэхгүй. Тэгээ би ингээд турчаал очивол за одоо яаж юм дахиад тур гэд би 9 л хайсан шүү. Хөө. Чи яг травмагийн би яг нэг зураг авалтын талбай дээр чи нэг очиж исэн шүү дээ. Тэгэд чи бүр амар турцсан байсан. Бүр чинийстэй хамгийн оргил туралт чи тэр байсан. Бүр ясаарс болцсон байсан шүү дээ, тий. 52 өрсөн шүү дээ. Пүү бүр чи өндөр хийдлээ. Би ч 84 шүү дээ. 84. Ямар амар турсан юм бэ? 52 гэдэг чи одоо. Тэгээд тэгсэн намайг бүр илүү янгоогоотхоо ингээд илүү бүр ингээд ясаарс болмоор байна гэх. Алхан л тэ хүрчин тий. Тэгээд яг нэг миний яг дүртэй л холбоотой яг нөгөө тэрэгэн цэртэй тий. Яг нөгөө 14 жилийн өмнө аварт ороод тэрэгэн цэртэй болцсон. Тэгээд 14 жил тэрэгэн цэртээр суусан мэдээж угаасаа нэг тархан мархан байхгүй шүү дээ. Мэдээж ингээд хөлн ингээд мдээгүй болцсон үний чинь хөл ингээд хорчгор ингээд арьсан үгчсэн байх. Тэгээ ингээд камер дээр харахад яг ингээд туранхаа муранхаа байх. Тэр чинь эффектээр хийхгүй учраас матаж дүрийн хөгжүүлэлтийг бол амар хийсэн юм байна. Ер нь бол бүр эртнээс одоо Монголд ер нь бол ихэнх кинон дээр юм одоо body transformation гэдэг нь шүү дээ. Тэ ингээд биеийг нь тураадаг, таргалуулдаг ч гэдэг юм уу. Тэ жүжигчтэй тэгж бэлдэж хийдэг кино бол айгу ховрштой. Миний мэдх юм бол одоо амар сайхахын итгэл гэдэг кино байна. Итгэл гэдэг кинон дээр амраах өвчтөе хүний дүр тоолохын тулд өөрөө бас амар их турсан, бүр аюулгүй туранхай болсон байсан шүү дээ. Тэ аим шүү үзсэн. Тийм энэс за өөр кино байдаг бах. Гэтэ би бол ерөөсөө санахгүй байна. Ингэж би хаагаа бэлдэж мэлдэж ингэж турж таргалж байгаа тоглож исэн тийм тохиолдол одоо миний санах юм бол хоёр дахь юм кейс байна. Чиний одоо энэ туралт чинь. Тэр нөө яг дүрдээ орохын тулд тэ дөрөө хөгжүүлэхийн тулд бол бүр чамааг бол нэрээ үнэхээр зүгээр өстэй яг ясаар суулгасан юм байна. Тэгээ би чинь тэгэл ингээл им идмээр байдаг тэгэл за турах хэвээр гэх хэвээр гэдэг. Энэ бол тэгж яасан шүү дээ. Тэгээ эргээд сэтгэл гутрал гэх юм уу те тэр юм чинь хизээ дээртэй хизээ ер нь буцаад юм сайхан болсон. Ер нь бол тэгэл ковид дуусаад тэгэл эргэл угаасаа ингээл уран бүтээлд орчиж байгаа шүү дээ. Тэгэл нэг бус хүмүүстэйгээ ингээл гоё харилцаал ингээл уран бүтээлээ хийгээл нөө хүмүүсийн групптэйгээ ингээл ажиллаад ирэнгүүч ингээл нийгэмтэй харилцаал эхлэнгүүд ингээд буцаалгаа болж байгаа. Гантуулгын хувьд одоо чиний карьерийн оргил үе буюу одоо prime үе хизээ вэ? Өнгөрсөнд байна уу? Одоо юу эсвэл ирээдүйд байгаа юу? Ирээдүйд байгаа гэж хардаг. Яг зөв. Ирээдүйд байгаа гэж хардаг. Тэр одоо яг нэг одоо 10 жилийн өмнө түрүүний ярьжсэн тьютю мөтө гэлбэ штэ тьютю хожлын нүүдэл гэдэг ч юм уу те. Яг тэр бол зүгээр нэг бид нар чинь жүжигчин мэрэгжил сонгоцсон. Тэгээд бид нар чинь ажиллаа хийгээ явж байгаа. За тэр нэг давуу тал нь л олонний танил гэдэг л давуу тал болохоос бид нар яг ингээл бус хүмүүстэй адилхан ингээл ажиллаа хийгээ явж байгаа байхгүй юу? Ер нь бол. Гэтэ бусад жүжигчтэй бодвол амар юм том гарч ирсэн шүү дээ. Ер нь бол те их их жүжигч чинь ингээд нэг олонний хэсэг байж байгаа л нэг туслах дүр болоод за тэгэл баг гол дүр болоогүй одоо ч яваа жүжигч зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө жүжигчний карьер чи өөрөө ингээд
том кинонууд төр гол дүрээр эхэлсэн болохоор амар өндрөөс ер нь бол эхэлсэн юм байна л да тий. Харин тийм л юм байна. Тий, тэгээ нөгөө амар өндрөөс эхэлсэн учраас үргэлж өндөр байх чинь хэцүү шттэ. Доороосоо дээшлэх бол угаасаа жам. Тэгэхэд амар өндөр дээрээс эхэлсэн хамгийн дээрээс эхэлчихнэ гэд одоо гол дүр гэдэг чинь хамгийн дээр нь гэсэн үг шүү дээ. Кинон дээр бол тэгэхэд хамгийн дээрээс эхэлсэн байна гэдэг чинь зөвхөн уруудтал зам байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс дээшээ дахиад яахан гол дүрээс илүү гол дүр гэж байхгүй юм чи тийм үстэй. Тэгэхээр нөгөө нэг энэ өөрөө яг нэг уналт гэхээсээ илүү зүгээр жамаараа л явсан байна. Ер нь бол би бол яг тэгж л харж байна. Гол дүрээс эхэлсэн 3 том цуврал кино 30 ангитай цуврал кино араас нь ингээд миний санахын 2 шууд үргэлжлээд дараалсан 2 гол дүр бүтээгээл тэгэл ингэнгүүт чинь туслах дүр гэдэг ч юм уу арай өөр дүр ороод ирэхээр эн чинь нэг юм унаад байгаа ч юм шиг харагдаад байгаа хгүй яг ясам дээр бол унсан юм бол ерөөсөө байхгүй зүгээр л эхлэл амар том байсан тэгээд түүнээс ингээд нэг ингэж яваагүй зүгээр жоохон ингэж л явсан юм байна л да. Ер нь л тий. Тэгэд одоо траума дээр бол нөгөө нэг камбэк хийн гэдэг шиг л амар гоё дүр бүтээсэн билээ. Гоёч гэх юм уу одоо тэр эвгүй гарын дүрийг бол айгу сайн бүтээсэн билээ. За баярлалаа. Тий. За ганцуулгын хувьд бол одоо нэг юм комеди кинонд тоглолцсон байна. За гоё драм, мелодрам кинонд бас гол дүр тоглолцсон байна. За сая бол юм сайко нөхрийн дүрд бас тоглолцлоо тий. Одоо цааш тэр нь ямар дүр тоглохыг нь илүү хүсэж байна. Одоо тийм ийм одоо нэг дурлал залуугийн дүр ч юм уу нэг ээжийн сайн хөөч гэдэг юм эсвэл эсрэг дүрч гэдэг юм. Гэхээс илүү би ингээд яг жүжигчний уран чадвар шаардсан. За саяих шиг. Ер нь тийм. Шандас сэрсэн. Үнээс ингээд энерги шаардсан ингээд илүү өөр. Тэгэхгүй одоо ингээл нэг кинон дээр тоглонгод нөгөө л байдаг л хандлага байна. Биш. Ер нь бол тийм кинонд илүү тоглохыг ирэмэлцдэг. Зохиол нь бас тийм байгаасаа гэж хүсдэг. Дүр нь бас тийм байгаасаа гэж хүсдэг. Саяих дээр бол гэхдээ яалтчгүй бас нөгөө одоо яг хүсэж байгаа дүртэй бол тоглосон байна тийм. Тэр энэс илүү шандас шаардсан дүр гэхэр чиний хувьд ямар дүр байх вэ жишээ? Одоо нэг ийм трейлер нэг юм экшн кинонд тоглохыг одоо амар хүсэж байна. Ер нь бол жүжигчин хүний хувьд одоо амар их зодонтой ч юм уу эсвэл юм зэвсэг нүсгтэй хайцдаг ч юм уу тийм. Жохон буцаад жохон таргалах хэрэгтэй юм шиг тэгэхээр тий. Одоо энэ тарга твгээ аваа явж байна уу? Аваад явж байгаа. Явж байгаа. Буцаал ингээл нөгөө бэлтгэлээ хийгээл ингээл системтэй хийгээл. Буцаад ер нь би яаж гисэн ингээд гайгүй гоё болж эхэлж байгаа. Оо за. Тэгэхээр экшн кинонд тоглохын тулд бол бас хит туранхай байвал зөхгүй тий. Зөхгүй. Тэгээ өөрөө өндөр болохоор яж. Тэгэл жоохон таргалчин бол нөгөө нэг амар том харагдах гэдэг шүү дээ тий. Гэтэ яг нэг ингээд би ч нүг таргалахтаа царайгаараа таргалдгүй. Яг бүтэн масаараа ингээл яг ингээд гоё юм шүү дээ тий. Тий. Мань зөвхөн царайгаараа л таргалаа шүү дээ. Тий, хүмүүс нь хацраараа тий. Хацраам давхар ирүү унжаал энэ нэг давхар ирүүтэй нөхөр гээл намайг тэгдэж шүү дээ. Энэ одоо яаж ч ярилах юм байгаа юм бүү мэд. Одоо энэ дараагийн киноны санал мал ирсэн байгаа юу? Траума дөнгөж дууссан болохоор арай хэрэг байна уу? Ирсэн байгаа. Бид тэр ингээд сая зохиол аваад за сая оны өмнө уг нь яг хийх гэжсэн ер нь бол. Тэр нь болохоор ингээд бас Америкт зураг авалт нь болоод гэж хаад бас нэг мөнгөний асуудал дээр болоод төрх хойшилсан байна. Гэхдээ ер нь удахгүй он гараад 1 сарын сүүлээр байна уу? За эхлэх юм уу тий? Тэгээд зурцсан мó гар үсэг. Тийм зурцсан. За аваад бүх юмнууд нь ирсэн. Тэгэл тэрний дараа бас нэг олон ангит байна. Тэгээд бас нэг дэлгэцэн уран бүтээл театрын. Одоо бол нэлийн ер нь юм ачаалттай үе бол эхэлж байгаа юм байна тий. Тэр болтол одоо ингээл яг бие бэлдээд одоо энэ дээр одоо ингээд аягүй гоё залуу байх хэвээр. Одоо нүүрэн дээр одоо батггүй гэдэг ч юм уу эсвэл одоо ингээд тайлахад яг гоё фит битэй байх хэвээр. Одоо чи TV дээр ингээд нэг цитотой тоглож ирсэн шүү дээ. Цито ч одоо яг тухайн үед бол гэл бидний бүгдийнхэн краш болж илаа шүү дээ. TV гараад одоо тийм амар юм гоё юм хтэйтэй ингээд
нэг кинонд ингээд хоорондоо бие биедээ хайртай юм хосын төр тоглоход яг тэр яг чамд яг жинхэнэ хувь хүнд чи ер нь хэр нөлөөссөн бэ? Мэдээж гоё байлгүй яг уу. Гэхдээ нөгөө нэг яг тэр үе чинь нөгөө нэг цэдо чинь найз залуутай. Аха. Тэгээ тэндээ чинь бас нэг сони юм бас болж исэн юм аа. За. Манай цэдо чинь ингээл нэг өдөр зураг авахулах гал байжсэн чил. Уйлал. Тэгээ өндрөн чи яач вэ чи яагаад ингээд эсэнд орохгүй ингээд яагаад байгаа ингээд. Гэсэн чи харин өндрмагч дээр хэлсэн л байлээ л дээ. Найз залуу надтай хардсан гэд. Тэрнээс болоод айгүй хэцүү байна, дарамттай байна. Гэтгсэн чинь хизээж тийм байхгүй гэ би одоо найз залууднаас ингээд очир тайлбарч хэлээд. Чи өөрөө юу? Тэ? Нэг тийм болж ирсэн. Тэг яалтчгүй нэг юм амар царайлаг гой залуу, царайлаг гой эмхтэй хоёр хоорондоо ингээд нөгөө нэг хос болж тоглоно гэдэг чинь. Гэтэ яг ийм ингэж тоглож байгаа нөгөө мейн одоо найз залуу, найз бүсгүйгээсээ салцсан тийм тохиолдол баг Холливуд өгтгөө Монголд ч бас нилээд байгаа шүү дээ. Байдаг л байх. Тийм. Тэгэхээр бас хардах нь бас нэг тийм хэдий кино хийж байгаа ч гэсэн хардах нь бас өөрөө нэг буруу юм ч бас биш л юм байна тий. Тийм. Хинч байсан хардах л юм байна. Ер нь бол Яг тухайн үед чинь цэдо найз залуутай. Би чинь цэдогийн найзтай нэг үерхдэг байсан. за. Тийм болохоор битэр чинь ямар ч тийм байна. би одоо эмэгтэйний нүдээр харахгүй гэсэн үг байхгүй юу? Яг уран бүтээлийн хамтрагч гэдэг утгаараа л өндөр тоглож байгаа болохоос биш. Гэтэ яг тэгээд хосын дүр тоглож байгаа хоорондоо салцсан юм хүмүүс амар олон байдаг тий. Бага хөө. Бага. Тэгээ нөгөө нэг яг жинхнээсээ нөгөө нэг ингээд нөгөөтгдөг ингээд ойртой тэр хоорондын chemistry ингээд нэг юм хайр болох гэдэг нь шүү дээ тий. Яг зарим хүмүүсийн хувьд бол тий. Тэгэхээр ер нь бол уран бүтээл дээр бол тийм юм ер нь байж болохгүй шүү дээ. Байж болохгүй. Тэр бол ер нь айгүй муухай. Тий. Кейс ихгүй ер нь л тий. Холливуд ч гэсэн тий амар олон хүмүүс кинон дундаараа хоорондоо дурлал тэгэл суудсан одоо зөндөө биш үү бүр ингээл Анжелина Жули, Брэд Питт хоёр Мисс and Mr. Smith дээр байна. Тэгээ нөгөө нэг Jump гэх кинод шүү дээ. Jumper үлээ нөгөө шилжээд байдаг. Тэрний хоёр ч бас тэр кинон дээрээсээ хоорондоо суудсан гих жишээний ингээл амар тэр Mr. and Mrs. Smith-ийг би сая сүлд үзэхгүй юу? Нөгөө movie boxer. Яг нэг кино ингээд ухрааж би чинь бас ингээд кино ер нь айгүй их үзтээ. Үздэг төрлийн хүн байхгүй. Би ер нь гэртээ ер нь утсан амар бага оролдоно. Ерөнхийл ер нь утсан оролдохгүй дээ. Яг ингээд кино амар их үздэг. Тэгээд тэрийг үзсэн чинь тэр хоёрын тэр харж байгаа харц марц би биндээ үнэхээр дурлахгүй байхын аргагүй юм бэл. Би хүртэл ингээд хараад ёо хэлэх шүү тий. Хоорондоо зодтолтож мотолж байгаа юм нэг юм цаанаасаа нэг юм хоёр биендээ хайртай тий. Хайртай бол. Үнэхээр яг тэр хоёр бие биедээ жинхнээсээ тэр кинонд дурлсан учраас тэр кино тийм амар гоё тий байдаг тий. Яалтчгүй тийм л тий. Тэр сүлд Miss and Mr. Smith юу яасан одоо нэг юм хар арьстай юу муутай болоо ребут хийгээд нэг тийм юу гарцсан ус тэрийг харсан уу? Хараагүй. Бас шинжлэгдсэн юм байлээ. Тэгээ гол дүр нь болохоор нөгөө нэг тенетээр тоглодог залуу гол дүрт нь байсан. Би буруу харсан уугүй юу? Ямар ч байсан юм өөр тийм цуврал кино болж байгаа юм байлээ. Тэр бол надад бол жоохон таалагдаагүй. Тэр киноны тэр хоёр дүрийг бол нөгөө Анжелина Жули, Брэд Питт хоёроор л бодож штэ тий. Тим кино Монгол гарвал алахгүй тий. Тий алхаар юм байгаа. Тэгээд яг би бол ингэж боддоо штэ. Бид нар чинь ингэж жүжигч мэрэгчлээ штэ. Одоо хөгшинч вэ, залууч вэ? Одоо ингээ гарч ирж байгаа залуучууд ч вэ? Ингээд одоо гаднах төрөх ялангуяа би хаан дээр амар анхаараасаа гэж би боддог байхгүй. Ер нь бол одоо эзэн нэг цагт угаасаа ингээд нэг юм секс сцентэй ч юм уу мэдээж кинон тоглоно шүү дээ. Ер нь хийж байгаа л ер нь байнга энэс ч цухтаагаад байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ер нь тэгэхэд одоо ингээд тайлангууд юм гүзээтэй ч юм уу эсвэл ингээд нэг юм суул гизтэй ч юм уу эсвэл эмхтэн жоохон тараа маргаан ч юм уу байвал муухай өстэй ер нь бол гоо зүйтэй бос болсон тий. Гоо зүйтэй байх хэрэгтэй шүү дээ тий. Яг хөө тэр нь дүрээсээ хамаарат ямар байх уу гэдгээ ингээд
найруулагч нар ингээд сонгодог байх л та. Тэгэхгүй бид нар ингээд гадны бүх киног л үзэж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхэд ингээд дандаа л гоё биетэй байна те. Гэтэ саяхан нэг эротик кино хийдэг залуу над нэг тийм хэлж байна. Одоо энэ гоо зүйтэй байх чинь өөрөө одоо юм тренд байха болцсон гинэ. Одоо киноны одоо юм эротик кино гэхээс илүү ер нь альва кинонд ингээд тийм секс сцен ч юм уу эротик сцен гарахад тэр хоёр хүн амар гоё байх хэрэгтэй гэж хэлж штэ. Тэр найруулагч болохоор одоо тийм байха болцсон гинэ. Эротик кинон дэр бол ялангуяа. За тэгээ ямар байх хэрэгтэй ингээ би асуусан чинь гажиг байх хэрэгтэй гинэ. Тэгжиж хүмүүс илүү үзнэ гэж байна. Одоо тэр залуу тэр хүүхэн хоёр гоё бие хаатай, гоё царайтай байхаасаа илүү одоо тэр киноныхын дүрээр одоо нэг нагац ах махтагаа ч юм уу эсвэл нөгөө аавынхаа одоо нөгөө нэг одоо юу гэдэг хойд ээж мэжтэйгээ одоо ингэж учир ургуулж байгаа нэ тэ нэг тийм одоо хүний санаанд оромгүй тийм юмнууд чинь илүү олон үзэгчтэй байдгаа гэж. Одоо үйл явдал сонирхолтой байх гэдэг шүү дээ. Ер нь үйл явдал тэнгуут нөгөө нэг тэр найруулагч хэлж байгаагаар бол хүн болгоны тэр дотор нэг юм гаж юм байдаг гинэ. Тэр нь хизээч юм тийм гажигаа хүн өөрөө мэддэггүй гэж байна. Тэнгуут тийм гаж юмыг одоо ингээд үзээд тэнгуут чинь тэр доторх гаж хүсэл юмнууд нь одоо яа гэдэг өдөөгд юм уу яа гэдэг. Тийм учраас тийм гажиг юмыг нь арай илүү үздэг болцсон. Тийм учраас одоо сүүлийн үед гараад байгаа эротик кинонууд юм уран сайхны гоо зүйтэй гэхээсээ илүү юм сонин нэр мэртэй те. Би ч одоо сая гажиг гэхлээр нь заваан аваг ах мах гэдэг ч юм уу. Нөгөө нэг юм садист юм болоо гэж бодлоо ш. Нөгөө нэг одоо 50 Shades of Grey гэдэг шиг те. Тий. Тийм садист биш. Зүгээр л юм одоо нэг хизээч одоо би энтэйгээ хийхгүй гэдэг хүнтэйг нь хийлгүүлээд нь штэ. Тэгэнгүүт хүмүүс илүү тэрийг нь үзэх гээд байгаа байхгүй. Тийм болцсон гэж хэлээ. Одоо нөгөө одоо маркетинг гарвал хэрэглэгчийн зан төлөв гэдэг шиг одоо үзэгчдийн зан төлөв нь бол гоё хоёр хүүхэн залуу харахаас илүү нэг юм хойд ээж мэжтэйгээ хойд аав маатагаа хийж байгаа эсвэл нэг ахтагаа одоо нөхрөө эзгүүд ах махтагаа хийж байгаа тийм сонин өстой нэг гажиг заваан ч юм уу тийм тэр нь арай илүү байдаг болцсон гэх нэг тийм ярьж илээ. Би бол гэхдээ тэрдээ бол санал нийлэхгүй байгаа. Одоо ч гэсэн санал нийлэхгүй. Уран сайханлаг бус байгаа үст тийм. Зөв нөгөө шууд нөгөө коммершил шууд мөнгөний тийм. Нэмэх 21 гэх тэнгүүд эмэгтэй хүмүүс чинь илүү ингээд нэг гоё биетэй залуу секс байхтай залуу харах гэдэг шүү дээ тийм. Нэг юм сахал үс болсон ингээд нэг юм гоё залуу тийм. Тайлангууд юм гоё биетэй. Бүгсэн юм алим шиг тийм. Тэрийг хараад ингээд ийм бүтээгний сэрлэн эрэгтэй улсууд юм гоё өгч тийм. Царайлаг төр гоё хөөх мөх. Тэрийг харж ич ингээд түүний ингээд нэг үзэх сэтлэн төрнө үстэй ер нь бол тийш дээ. Одоо наад чинь нөгөө нэг 100-ны туршид нөгөө хоцрогдоогүй одоо уламжлалт баггүй ер нь бол тэ хүн болгоны л одоо туртай юу байгаад штэ сэдв байгаад штэ тэ. Гэр бүлээ хайрлая. Гэрлүг брэнд. За чиний хувьд одоо нөгөө түрүү нөгөө нэг дөнгөж гарч ирэл одоо жоохон эго орж явж исэн гэдэг чийсэн штэ. Яг ингээл олонний танил болж эхлээл ингээ жоохон од болоод эхлэхэд огтод тэр хөвчж. Бицэмц. Бүр стар болж юу яг одоо нөгөө нэг юм өөрөө 20 идэх настай залуухан байгаад идэг. Тийм тэгээд тухайн үед чинь би яг сургууль төгсөөл чи 13 онд юм уу? Кивиг наманад ирэхтгсэн байхгүй юу? Тийм үү? Тийм штэ. За. Тэгээд нэг 5 6 сар үедээ ирсэн. Тэгээд тэгэнгүүт чи ингээл нэг папраз авах маах жишээний ингээл нэг папраз гэдэг нэг сэтгүүл байдаг байлаа штэ. Тий. Тэр нь чи ингээл байнгын гарч мараал ингэнгүүт чи ингээл охтод албаар ингээд бичээл ингээл бэлэг явуулах ч юм. Тиймэрхүү юмнууд бол зөндөө байсан ер нь бол. Instagram бол баг байгаагүй шүү дээ. Facebook л яг л эдгэр чи дөнгөж нэг ашиглаж ирсэн үе тий. Тэгээд би бол хичтэл ус за ийм ингээд ийм биччихээ шүү. Ингээд буруугаар битээ ялгаар тэгээд угаас
өөрлөм ч гэсэн ингээл зөндөө залуучуудаас бичиж байгаа шүү дээ. Дөөч нэг тийм хүнд оролцдог байсан юм бол. Бас амар гоё нэг хувийн хчлөө орон зайгаа хүндэлдэг хосод байсан биз дээ. Ер нь тийм бид ингээд хоёр салхтаач гэсэн ингээд хэрэлдэж уралдаал ингээд наануу цаанаа болоод ингээгүй тэгээд Аз болохгүй юм байна. Одоо хүртэл ингээд таарахаар амар гоё тэрэл мэдлэл яаж н гэрийнхэн сайн уу ээжийн сайн уу гэдэг амар дөө. Нэг гадаад хүмүүс шиг гэдэг шиг тий. Гадаадд ч бараг л X тэгээ таалдгаараа тэрэлдэж аваад бүү юм болоод идэв шүү дээ. За хамгийн сүүлд ямар гоё кино үзээд нээхгүй сэтгэлээс гарахгүй яв да. Кино их үздэг гэдгсэн шүү дээ. Одоо нэг юу үзэж байгаа? Би яг нэг викинг гişүүдийг тийм үү үзэж байгаа. Одоо анх удаа үзэж байгаа юу? Биш өмнө ингээд нэг хальт мэт үздэг байсан хин тэндээс нь ингээд гарч яхад нь таалагддаг гэсэн гэж юу? Таалагддаг гэсэн байна. Тэгээ за нэг ийм гоё кино байд юм байна. Энийг тэгж нэг тухтай ингээд яг нэгээс нь хитэн бүлэг хүртэл байдгийг дуусгандаа. Тэгээ одоо яг нэг movie box дээр чинь гарч байгаа шүү дээ. 1-ээс 5 дахь хүртэл. Тэгээ одоо 6 дугаар бүлгийн өнөөдөр 3 дугаар анги орсон байх. Хараад бол үзнэ. Нөө за чи movie box-ыг гашраад юм байна тий. Movie box үзсэн амар шүү дээ. Би юу шүү дээ тий. Нэг IPTV одоо ингээ нөхөж үздэг болоод эсвэл видео санд ингээл кино минут болоод ингээл анхны аюутай IPTV-г ингээл IPTV-тэй танилцсанаас хойш зургатын одоо яг юм шууд одоо эфирээр гэдэг юм уу одоо энэ зургатаар ер нь сувгаар гэдэг юм уу кино бүр ерөөсөө үзээгөө. Рекламгүй үзэх сонголттой болсон байна. Тэр нь гоё. Тэр нь аюу амар ах. Тий. Шууд үзэхэд дундуур нэг киноны дундуур хичнээн реклам гараад байгаа тий. Тэр надад төгтөө. Киноноос илүү нэг реклам бүр хит удаан ингээ бүр дуусхын хүлээгээд ингээ цац боли гэдэг гэж байна. Манус одоо ингээл YouTube-ийн контент хийж штэ. Энэ дэр бид нар одоо ингээл нэг 2 рекламч юм уу шууд дараалал шаачаан болвол алуулна штэ ер нь бол тий. Тэгэхээр телевизүүд бол 20 реклам цууруулж байгаа шүү дараас нь тий. Тэгэхээр бид нар бас нэг бодлын бас айгуу тийм нөгөө одоо юм дарамтлуулдаг баг байсан байгаа даахгүй тий. За үзүүл реклам хүлээгээд ингэ тий. Тэнгүүт одоо ингээд сайхан юм хөгчөөд IPTV видео сан руу ороод үзчихэж шүү дээ. Хизээч видео сангаас төрүүлж сувгаар бол зургатаар бол цацахгүй шүү дээ. Ямар ч кино бол тий. Тэгээ сүүлд бас юу үзсэн шүү дээ. Unfaithful үзсэн. За. Тэр нь би ингээд амар дуртай авах тэр кинонд ер нь. Тэр нэг үйл явдал нь ингээд явж байгаа процесс. Тэгээд нэг киноны төгсгөлд ингээд харуулдаг шүү дээ. Нөгөө тэр хоёр ингээд тааралдаад мөргөлтчөөд такси бариад суугаал ингээд явчвал хизээч тийм болохгүй. Тэ нөгөө залуу нь ингээл за баяртай гэж хэлсэн. Дуусаа. Тий. Тийм л одоо ингээд нэг хүнд мессеж өгöd нь шүү дээ. Ер нь бол амьдралд иймэрхүү гинтийн зүйл зөндөө тохиолдно. Ер нь бол хэдхэн секундын хооронд л очих хэвээр хоёр хүн хооронд зөрчиж штэ. Тий. Тэрийг л амар сайн харуулад байгаа байхгүй. Ер нь бол нэг талаараа бол амар сайн сэрэмжлүүлэг өгöd байгаа байхгүй ер нь бол тий. Цаг мөч бүрийг одоо хайрлаад байгаа юм шиг тий. За Монгол кино юу үзв? Монгол киноноос хамгийн сүүл за өстой нусан байгаа хоёрыг л үзсэн юм байна да яг нэр түрээслээ л үзсэн. Ямар санагдсан? Нөө хөөргөн гоё. Би одоо нэг комеди киног ер нь бол ийм тийм гэж хэлэхэ болцсон чи миний бас базааг үздэг те. Үздэг. Мань бас ер нь энэ комеди киног шүүмжлэх, өөлөх, муулах энэ юм ер нь айгүй амархан. Гэхдээ комеди киноноос логик хайгаа сууж исэн би өөрөө л тэнэг байгаа байхгүй ер нь л. Тэгээд би дахиж хизээч би комеди киног шүүмжлэхгүй. Чиний бодолд бол би яг санал нэг байдаг ер нь бол. Тийм үү. Тэгээд би тэр өмнөх нэг ухаж бодоол энэ юу хэлэх гээд байна яах гээд байна. Тийм байхгүй шүү дээ. Үзэл айгүй хөөрх инээ. Үүрэг нь юу юм? Инээд хийх шүү дээ. Тэгээд инээдсэн бол болоо шүү дээ. Баяртай шүү дээ. Тийм биз дээ тий. Юу авах гээд байгаа юм. Заавал комеди киноноос юм авч яах юм тий. Би тэгээд ерөөхдөө өнөөдрийг хүртэл би тэр ийм тийм эн чин тийм юм гэж хэлж исэн ер нь бол бүх комеди кинонуудаас бол ер нь л уучлалтгүй чинь би дахиж хизээч комеди киног бол шүүмжлэхгүй. Улаан цай ганц хоёр юм байх юм бол би зүгээр нэг энэ ингэсэн бол юм байх байлаа гэл нэг ганц хоёр хоо нэг өгүүлбэр хэлчин. Түүнээс тэрийг ингээд нэг
Хуучин чинь бүр нөгөө киног чинь бүр махалдаг байлаа шүү дээ. Барьж аваад бүтнээр нь бүр өстэй ийм тийм яах гэж ийм лалрын юм хийд ингээл амар баг ууралж муурлал энэ өөрөө зүгээр л буруу байсан юм билээ. Комеди кино бол хамгийн амархан юм баггүй. Ер нь бол гэтээ би тэр киног үзэж байхдаа би хичгүй инээсэн л байгаа байхгүй юу? Ер нь бол тийм тэгээд намайг инээлгдсэн тэр комеди гэж жанр нь өөрөө комеди үзэж яхад намайг инээлгдсэн багт би тэр киноны араас өөр юу хэлэх юм бэ? Тэгээ би ерөөсөө одоо хүмүүс нэг зөөлөн мөглөн гэд бичээд байгаа хүмүүс одоо ирээ дахиад харж явах юм бол би зөөл комеди киног махалгаа бүр байцсан шүү, болцсон. Одоо экшн кино ч гэдэг юм уу те, crime, thriller, драма ч гэдэг юм уу те, энэ кинонууд руугаа илүү дуугээ. Эсвэл нөгөө логко хайж л да тий тэндээсээ тий. Хүмүүс комеди кино бол байсан. Надад ч гэсэн тэр нусан байгаа яа хоёр бол амар хөөрхөн санагдсан. Тий. Увс аялгаар тэгж яриад байгаа нэг сонирхолтой байгаа ч тий. Тэр нөгөө манай нөгөө буйна анхаа хоёр чинь одоо одоо цагийн одоо нөгөө жижигэ цогтой хоёр байгаа даа шүү дээ. Яг тий. Тэр хоёр ямар амар бүүн болж илоо тий. Амар байсан шүү дээ. Амар. Тэгэхэд одоо энэ цаг үе дээр бол анхаа буйна хоёр байхгүй. Амбу production. Амбу анхаа буйна гэдэг юм шүү дээ. Оо манай очиж их энгийн хүмүүс юм аа. Ямар гоё энгийн хүмүүс ээ. Одоо ерөөс ингээл инновашн насаагаал яг шинэ кино багц руу ороод за ямар шинэ кинонууд монголч вэ, гадаач вэ ингээл бүгдийг үзэж байгаа л. Монгол ингээд контент гэхлээр одоо бас болий гэдэг шүү дээ. Болий кино, уран сайхны кино. Уран сайхны кино. Би бол яг бүгдийг нэг төрөөсч үздэг ер нь л. Сайн биш үү? Сайн болсон байна уу, муу болсон байна уу, яаж хийсэн байна. За комеди кино бол ингээл за окей. Өөр жанрын үүргэн тодорхой тий. Яг ингээд үздэг ер нь бол. Ер нь үздэг байгаасаа гэж би боддоо шүү дээ. Одоо ингээл кино театр одоо ингээд бид нар чинь уран бүтээлчтэй шүү дээ ер нь бол тий. Ингээд дэмжихэд тэгэхээр завтай бол зорж очиод Монгол киногоо ингээд гоё мөнгөний төлөөд гоё үздэг байгаасаа битээ тэр Telegram нэтрэгээс ингээд нэг юм чанар муутай ингээд гоё инновашн орол үзчих. Кино театрт гарвал нэвэл үзчих, боломж нэвэл бүгээс үзчих. Тий. Ивент итгэжээ хэлээд нээс. Sky Media Go Plus гэдэг Go Plus удаа шүү дээ. Чин цаг цаваа гаргаад мөнгөө зарцуулж гин. Тэгэл хамаг адаар гэрийн амьдралаа ингээл хойшин тавиал бүх юм ингээл зориулж хад зүгээр нэг хүн юуж болоогүй ингээд нэг хальтмал тарснаа. Ингээд мулах. Ядаж гүцэж үзээгүй. Яаж мөнгөө төлөөгөө. Тийм байгаасай л гэж хүсдэг шүү дээ ингээл. Зарим кинонууд үзээд эхлэхэд үнэхээр аргуу байдаг. Цаашаа явуулмааргүй санагддаг. Гэхдээ яаж ижээ гүрчих юм бол дундаасаа ч юм уу бас гоёулаад ирдэг кинонууд бас байна. Яалтчгүй. Эхний хэсэг нь ингээд нэг киноч нэг үзэл эхлэхэд тэгэл тэрэл авдаг шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг юм цааталтай энэ ханны үзэгч кино хоёр ханны хоёр талд ингээд байх үе байна. Гэхдээ үзээд тахаар голоосоо ч юм уу яг гоё нөгөө доторх нөгөө чихрийн цаасаа задлаа чихэр мөхөр гарч ирдэг тийм кинонууд айгүй олон байна. Тэгэхээр бас киног бас гүйцэд үзэж явах хэрэгтэй. Flirt vodka. Одоо хоёлаа юу яана? Underrated, overrated киноога асууя гэж бодлоо. Энийг асуухын өмнө нэг зүйл хэлэх гэсэн. Манай underrated, overrated гэдэг киноны одоо энэ асуултын буланг бол Архангай аймгийн M Lab гэдэг кино театр, шинээр кино театр нээсэн юм байлээ. Энэ булан, энэ театр бол авсан байгаа. Авсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр M Lab гэдэг одоо 37 хүний суудалтай, 2 танхимтай Dolby дууралттай 4K нэгтралтай дүрстэй цоошин театр Архангай аймагт байгуулагдсан юм байна. Тэгээ дотроо хүүхдийн тоглоомын төв мөө нөгөө зоос хийгээ тоглодог автомат машин энтертэй тийм айгүй хөөрхөн тийм entertainment төв байгуулагдсан юм байна. Тэгээд энэ яагаад энэ underrated, overrated төр ингээд энтэй ингээд хамтарч байгаа вэ гэхээр манай одоо чиний нэрлсэн киног тэнцээ underrated болон overrated киног
тэр кино театрт гаргах тийм ирмэлцлэлтэй. Одоо чиний нэрсэн киног манай Aim-Lab театрынхан уран бүтээлчтэй нь холбогдоод Архангай аймгийнханда хүргэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ маш чухал асуулт. За тэгээд Aim-Lab-ийн театрын нэрэмжит Underrated Overrated кино. Монголын 2000 оноос хойш Underrated эхлэлчтэй арай амархнаас нь Тютү гэл. Тютү. Хангалттай хүнд хүрээгүй гэж юу? Хангалттай бүр ингээ бүүн болоод ингээл амар. Би бас ингээл хаяа ундрмагчтай тараал ярьдаг байхгүй юу? Хойлоо киногоо ингээл хийчихэл таны киног тухайн үед ингээд хүмүүс ойлгоогүй ч юм уу эсвэл яасан бол бүүм мэд ер нь бол одоо гаргасан бол алга байсан баха. Ярьдаг байхгүй ер нь. Ч гэсэн яг тэрэн дээр санал нэг байдаг. Би бол Тютүд бас амар дуртай. Би бүр трейлерыг бүр сандаг заяа. Одоо чиний нөгөө нэг намайг голоод хаяад явсан хүн чи энэ өвгөн байсан юм уу гэж чиний орилж морилж байгаа сонсогддоо ш надад бүр те. Тэгэл Жизел нөгөө Цитогийн дүрийг хэн гэдэг вүлээ? Жизел тэр тоглохоор боллоо маллаа гэл трейлер нүртэл бүр чихэнд ингээ хоногцсон заяа. Тэгээ Тютү гэж юу гэдгийг бас мэддэггүйс чинь одоо юу гэсэн үг юм бол тэгээд тэр киног үзэл Тютү гэж юу гэдгийг мэддэг болчихж байгаа. Тэгээд энэ балет за тэнгуүтэ тэр чинь бас өнөө цаг үеийг харуулж байгаа кино бас биш байдэн шүү дээ тий. Нөгөө соци үе байгаад байна шүү дээ. Соци үе. Тэгээд соци үед нөгөө нэг том дарга нар унахаар арын амьдрал нь бас яаж хэцүүдж чинь одоо тэр охин бол биеэрээ тулж штэ. Жүжигчин золботгоо одоо тэр дүрийг нь мэдхгүй жүжигчнийх нь нэрээр нэрч золботын охин нь ингээл тэр нэг муухай даргын тий гэ бараг л нэг юм нууц амраг шиг нь л болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нь ингээд хоёрын хооронд зөрчил болчихж байгаа тий. Тэгэл гэтээ төгсгөл нь бас аюу гоё идэв шүү. Нэг юм freedom гэдэг шиг л амар гоё төгсгөл мөсөлтэй. Тэгээд өөрөө амар гоё өнгөлөг production design аюу гоё. Зураг авалтын өнгө тэр зураачийн ажил. Би бол Тютүд аюу дуртай. Би бас амар хайртай. Ер нь бол тий. Тэгээд нөгөө нэг жижигчин гэрэл сухахын дүр амар гоё дүр идэв штэ. Нэг юм даргын сугны өстэй. Гэхдээ эцэст нь өөрөө даргыгаа сугныхаа өс болгодсон штэ тий яг үнэ. За тэгэхээр манай Aim-Lab театрынхан бол Тютү киног уран бүтээлчтэй тий одоо юу фильмийн ундрмаагчтай холбогдоод Тютү кино театраараа гаргаарай тий. Манай гантулгын хэлж байгаагаар бол Underrated кино гэж нь одоо өөрөөр хэлбэл одоо байх ёстой хэмжээнээсээ дутуу үнэлэгдсэн кино. Тэгэхээр байх ёстой хэмжээнд нь аваачихын тулд театраараа Тютү кино гаргаарай гэж бит хоёрын зүгээс бит хоёрч явах гантулгын зүгээс санал болгож байна. За окей. Overrated кино. За overrated та санаанд орохгүй байна. Яг үнийг хэлэхэд. Танаа хожлын хөдөлч юм шиг юм уу? Хожлын хөдлөө амар үзээстэй. Амар үзсэн. За бүр боли давхар цохилт. Давхар цохилт хацгалч бүр алсан юм шүү. Маркетинг амар Монголын хамгийн анхны тийм олон инфлюенсерүүдийг анхаа гэтээ амар бас ухаалаг залуу маркетинг дээр л анхаа шиг юм мундаг толгойн ажилтдаг хүн байхгүй хаа. Хамгийн анх удаа л нэрээ Монголын кинонд тийм инфлюенсерүүд орж ирсэн үе шүү. Тэрнээс хойш Монгол кинонд инфлюенсерүүд зоддог болсон шүү дээ тий. Тэндээс чинь одоо юу загвар өмсөгч дуучин боксчин ер нь бол лепер тий тухайн цаг үеийнхээ бүхэл хошин урлагийн топуудыгаа авчирсан хийсэн тий. Тийм гэтээ кинон нэг юм бужигнаал нэг юм гүгээд идэг жоохон одоо уучлаарай гэтээ үнэхээр яг үнэнгээсээ давхар цохилтууд үнэхээр амар шит кино байсан. Гэтээ дуу амар гоё дуу. Тий. Хожлын хөдлөлийг бол би гэтээ яг байж болох юм байна. Шит гэж бол хэлэхгүй. Хөөрхөн кино, гоё кино. Гэтээ бас байх ёстой хэмжээнээс арай өндөрөөр үнэлэгдсэн байж бас магадгүй л юм. Чи хэлээгүй чи би л хэлчихээс. Яг гэтээ чиний зориуд тоглосон киноноос ч сонгож хэлж байгаа шүү, тийм ээ. Үүдчин түмний уламжлалт жороор хийв. Гэрлүг бууз. За гантлахын үед одоо Монголын хамгийн шилдэг 5 найруулагч юм бэ? За Тамирах фантастик продакшн. Цэгмэд дууны найруулагч. Сүүлд би цэгмэдтэй таарлцсан чинь чи манийга хөгжмийн зохиолч гэдэг юм байна. Дууны найруулагчтэй л гэсэн. Наа хоёр чи ямар ялгаатай юм гэсчгүй чи энэ ийм байд юмаа гэд би одоо тэр болтол бас мдээгүй л явж байгаа байхгүй. Маний өөрөө нөгөө нэг
хүмүүс намайг ингээ подкаст дээр мэдгүй юм гарах надад амар ууралдаг байхгүй. Одоо үзээгүй кино гарах эсвэл одоо саяын нөгөө нэг хөгжмийн зохиолч дууны найруулагч хоёрыг ялгахгүй байх ч гэдэг юм уу. Би чинь зүгээр л нэг ялгаагүй үзэгчлэхгүй ер нь бол тэгээд энэ подкастыг хийгээ тань хийснээс хойш ингээд айгүй хэмиг сурч мэдэж авч нөгөө нэг академик чадвараа жоохон одоо та нарын буйнаар маань хөгжүүлж явж байгаа сургуульд сурахгүйгээр гэсэн үг байхгүй юу. Тэгээд нөгөө цэгмэттэйгээ таарлцсан чинь чи манийга хөгжмийн зохиолч гэдэг юм чинь дууны найруулагч дээл гэж илээ. Тэгээд одоо ер нь яс юмн дээр дууны найруулагч бараг зүгээр киноны найруулагч болчиход байна шүү дээ тий. За цэгмэд Тамира Бүрнэ. эрхэм бүрэн Ова Entertainment. За гоё дандаа залуу найруулагчдыг нэрлэж шүү бас. Чак яах вэ? Чикх сая жаргал сайхан ах уу. Нөгөө надад ирээгүй байр. Тий. Яг би нөгөө дандаа ажиллаж үзсэн хүмүүс л тий. Үзэгчийн нүдээр биш өөрөөр хэлбэл уран бүтээлчийн нүдээр харж хэлээд нь шүү дээ. Тий. Тэгээ Батүлзах. Аав хоёр хамтдаа ингэж бас орж ирж бас гоё сонсогдож шүү. Хуучин нөгөө Милийн мөөг явах бас хэлж исэн юм байна. Батүлзахын кинонд бас гоё тий. Би сүүлд нэг мартагдагшгүй намар үзэж байхгүй юу? Бас ингээ санаандгүй ч үзсэн байхгүй эхнээс нь. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юм нийтийн бүжиг болоод ингээл тэгсэн чинь нөгөө нэг ард нь ингээл хөгжим тоолж идэг залуучууд идсэн чинь Батүлзах байсан байхгүй юу? Энэ дунд нь уу? Тийм үү? Ийм гитар тоглосон ингээд амар залуухан. Бараг хидтэй байсан би тэр үед нэг 17 8 тайл байсан баг. Зөө би өстө анзаарч байгаа юм байна. Би бүр ингээ анзаараад би ингээд кино үзэхлээр ингээд артлын маасуудыг хараад идэхгүйсэн. Би сая сүулт шүү дээ те мөнх тэнгэрийн хүчин дорыг дахиад нэг үзлээ. Хүүхэд тахтаа үзчихсэн. Батүлзах чинь цагаатын дүр тоглож исэн юм билээ шүү дээ. Тийм. Тэгээ сард туяагаа болохоор бүртийн дүрд. Зүү. Хүүхэд тахтаа мэддгүүч байж анзаараачгүй ч байж тийм. Тэгээ сая ингээд анзаарсан чинь Батүлзах цагаатын дүр. Тэгээ эхнэр нь бүртийн дүр. Сонирн байгаа тийм. Тэгээ яг тухайн үед нөгөө нэг яагаад чи нөгөө хамгийн их анзаарагдсан дүр нь Жамуухын дүр байсан те Төмөр Батаргой. Тэгээд Инх тайвангой Чингис хааны дүр. Тэгээд Сүх хуйггой Чилүүгний дүр. Одоо энэ дүрүүд л хамгийн амар анзаарагдсан хасарж байгаагийн дүр гэдэг. Одоо бүр хасарж байгаа гэдэг нэртэй болчихсон хасрын дүр, хавт хасар гэл. За өстэй энэ дүрийг л хүүхэд тахтаа ингээд тогтоосон юм байлээ. Тэгээ сая сэргээгээд үтсэн чинь тэр мөнх тэнгэрийн хүчинд орчин бүр битүү одоогийн юм одоо нөгөө нэг Ахмад үеийн манай алдартнууд битүү тоглосон юм бэл. Би одоо энэ тэр юуг үзье гэж бодоод байгаа. 12-42 нөгөө өмнөдийг зорьсон үү? Өмнөдийн босгон дээр үү? Тийм босгон дээр тийм. Бас гоё болсон шүү дээ. Тэрийг үзмээр байгаа. Тийм тэгээ хүмүүс тэрийг энэ одоо 1242 оны Батхааны аян дайны тухай кино ерөөсө байлдахгүй дуусчлаа гэдэг аахгүй. Байлдах шаардлагагүй байхгүй юу? Тэнд нөгөө нэг за би чамд ярьж өгöd яг зүгээр үзээрэй заяа. Тийм. Заавал нөгөө нэг юм морьтой цэргүүд гарахаар амар байлдана гэж бодсон юм шиг байна. Тэр амар гоё нөгөө нэг монголчууд тийм бас юм инх тайвныг эрхэмлдэг улс байсан шүү гэдгийг харуулсан тийм утга санаатай ер нь бол яг трейлер тэр харагдсан ингэж бодсон нөгөө викингчүүдийг ингээл үзсэнгүүт Чингис хааны тухай ингээд тийм бүлэгтэй. Викингчүүд ч бас ингээл яг хаанаасаа эхлээл бодит түүх шүү дээ. Бодит түүх тэгээд ингээ хүүхдүүд нь ингээл яваал тий. Тэгээд Чингис хааны төвч ямар агуу том бэлээ. Үргэлжлээл ингээл тий. Мухлайгаар кино хийх боломжтой байна. Тэр шиг ингээд хэдэн бүлэг ингээд тичнээ бүлэгч байсан яа хүмүүс бол амар үзэх байх гэж байна. Тэр нь бол өөр Монголын Чингис одоогоор бол хамгийн бест нэ шүү дээ. Тий. Хамгийн гоё нь одоо тэр Баасангой ч Монголд амьдрах гэж ирсэн юм байл шүү дээ. Нөөц. Би нэг өдөр нэг очиж нэг хамт зураг даруулна гэж бодоол. Миний өстө яг жинхэнэ шүтдэг. Миний сэтгэл зүрхэнд байгаа цорын ганц Чингис хаан. Одоо Моби Home дээрээс манай үзэгчид өөр Монголын Чингис хааныг бас хүлээн авч үзээрэй. Мань саяхан баг энэ 11 сард бүх ангийг нь машинда төвжиж явахдаа үзсэн. Амар гоё лээ. Би яагаад ч юм сонио. Бараг л анги болгон дээр л амар их уйлж үзтээ. Тэр киноны хөгжим бол зүгээр мастерпис заяа.
Үнэхээр үйл явдлын тэр нюансыг ямар гоё тааруулж хийсэн юм бэ. Тэр нөгөө намайг 10 жил байхад гарч исэн кино байхгүй юу? Тэгээд тухайн үед ч нөгөө хүүхэд байсан учраас нэг тийм бас яг уу дурлаж үзчихсэн гэхдээ одоогийн шиг ингэж амар шимтэж үзээгүй байсан юм байна. Тэгээ сая би машин дотор тэгж түгжирэл дунд ингэж үзсэн. Би бүр ингээл аян явахаар л үйлээд. Тэгээ киноны хөгжим гэдэг чинь одоо бас амар том бас байр суурь эзэлж байгаа шүү дээ. Тэнгүүд сая манай драма киноны хөгжмийг Жона Амтлагийн цогоо хийсэн. Бүр яг бүр өдөр шөнөгүй бүр яг сэтгэлээ шингээж хийсэн. Тэгэл яг ингээ үзэнгүүд ингээл нөө ингээл бүр яг ийшээ орж байгаа юм чи бүр ингээ. Киноны хөгжим угаасаа киноны бүр хамгийн гол амин сүнс шүү дээ. Хүн ойлгохгүй шүү дээ тий. Киноны үйл явдал биш баг тэр хөгжим шийддэг шүү дээ ер нь тий. Тэгэхээр нөгөө нэг зарим нь үйл явдалтаа хит анхаарад хөгжмөө хайчаад байна тий. Тэр айл алын баланс тунгийн сайн тааруулж л явахгүй бол тэгэл кино ч бас хэцүү л үзэгчийн өнцгөөс харахад тийм ээ. За одоо юу яана? Хоёлаа Монголын хамгийн шилдэг 5 кино шит 5 кино 2000 оноос хойш. За тэгээд шилдэг буюу топосоо эхлэе тийм ээ. За драмагаа хэлнэ. За драма 8 ангит зурлал кино найруулагч Цэгмэдийн уран бүтээл хамгийн анх удаа орж ирж байна. Одоо би энэ топ болон шит дээр орж ирж байгаа кинонуудыг одоо чинь 48 дахь дугаар хийгдэж штэ манай спешиалистээ гадна. За 48 дахь дугаар дээр 48 дугаарын турш шит дээр аль кино хэдэн удаа нэрлэгдсэн байна. Топ дээр аль нэрлэгдсэн байна. Бүгдийг ингэж мөчрлүүлж гаргах гэж байгаа статыг нь. Тэгэхээр драма нэг удаа ороод ирчлээ шүү ямарч ийсэн. зүрхний хэлэн. Fantastic production зүрхний хэлэн. Нэг үзэг болгонд ингээд нэг эр хүний нэг юм Монгол хүн гэсэн нэг юу байгаад байдаг шүү дээ. Нэг омгшсон. Тийм бас нөгөө шилийн сайн эрттэй кино баг тасарсан байсан шүү дээ бүр байхгүй тий. Тэгэхэд тэрийг эргүүлж бас авчирсан шүү дээ. Тий. Солиот их. За солиот их бас нэг хэдтгэ орж ирж байна. Би яг солиот ихийг яг үзээд бүр ихэр татж байлсан шүү дээ. Амар үрдэлтэй кино л да. Эмгэнэлт драм кино шүү дээ тий. Би ч яаж яхад нөгөө нэг одоо аавгүй яг ээжтэй ингээд дээрээ нэг ахтай өссөн болохоор би бүр ихэр татж ойлаад ээж рүү яриад хайртай шүү гэж чигөө чиж согтоо өнгөө юу яриад байгаа юм бэ ээж. Тэгчихсэн. Нэр яс ээжтэй хайртай шүү гэхээр яасан ийсгээд үдсгээд тий. Ууц юм уу? Дахиад л уудчаа юу гэж байна. Тэр одноогчийн жүжиглэл ёо амар. Одон чимэг гэдэг хүн бол үнэхээр Монголын бүр хамгийн одоо миний шилдэг 5-ын л нэг л дээ ялтчих. Санал нэг байна. Тий. Тэр шилдэг 5-ын нэг болоход нь бол солиот их бас тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгсэн л байна тий. Энэ үүгээ гисэн сэтгэл тэр нэг амбир шиг юм хайраал ингээл нэг чулуун доор хийгээл тэгээ нэг дуртай жимсээ нийтүүлэх гээл нэг мод руу ингэж авч чаад өөдөлчдөг шүү дээ. Тэр нэг жижигхэн нэг мах хөхтэй өгөөл тий. Тэгээд тэр чинь бас ингээд хэлгүүний дүр тоолж байгаа. Тийм өртлөөсөө хүнд ингэж энлүүн ортол ингэж жүжиглэнэ гэдэг бас хэцүү шүү. Тий. Тэгээд өөрөө хажуугаар найруулж байгаа юм байна. Тий. Амар. Агуу юм дээ үнэхээр. Тэгээд амраах Монгол байна. Бас гоё юусэн. Нөгөө дахиад тасарсан байсан шилийн сайрыг дахиад аваад ирсэн тий. Амар гоё юусэн. Монгол бол үнэхээр гоё юусэн. Амраахын киногнууд гэтээ юм цензур тогтоодог тий. Тий. Амар үнэлтэй бас. Тэгээд химэр Эрдэнэлэг ахын найруулсан кино шүү. Тэ? Бас нэг 10 жилийн өмнөх кино юм уу да. Тэ? Бас айгүй гоё кино. Яг надад химрийг үзээд ийм алтан үеийн кино зүгээр л ийм гоё орчин үеийн технологиор
хийгдсэн юм шиг тийм мэдрэмж төрсөн шүү дээ. Тэр нэг орсууд марсууд нь яг нэг үер киног санагдуулсан байдаг шүү дээ. Тий. Амар гоё. Тэгээд Тэр шаварнаас тэр морь гарч байгаа хэсэг. энэ морины хэмэрн Тэгэл. Зураа хамгийн сүүлийн ингэ. 3 дугаар ингэ нөө. За тамир найруулагчийн зураа 3 анх удаа орж ирж байна ер нь бол. Би яагаад зураа 3 гэж байгаа юм гэхлээр миний бодлоор шүү. Ингээд манай Монгол кинонууд ингээд нэг юм буу хутаг гараад ирэхлээр л нэг л наалддаггүй шүү дээ ер нь. Нэг ингээд нэг юм ив хавгүй харагддаг ч юм уу тий. Тэрийг яг ингээд нэг хүлээн зөвшөөрүүлсэн одоо ингээд бууд хийхдээ яаж харцж чинь тий. Яг л юм тусгай ажилтай юм шиг ингээд шагаах бууга барьж байгаа байдал. Холливуд төвшний шахуу тийм одоо экшн кино шүү дээ ер нь бол тий. Хүлээн зөвшөөрүүлж эхэлж шүү дээ ер нь бол ингээд хүмүүс яг зохиол дээр нь жоохон шүмжлэлтэй байгаад идэв тий. Гэтэ тэр хийц бол хинч маргахаар үнэхээр амар бест байсан шүү дээ тий. За окей. Ингээд 5 кино нэрлэлээ. Топ 5 кино. Зураа, Траума 2 бол анх удаа орж ирлээ. Нөгөө кинонууд нь бол өмнө манай бас хэд орж ирсэн. За гантулгын одоо сүүлийн асуулт. 2000 оноос хойш Монголын хамгийн шит 5 кино. Энэ бол зөвхөн чиний хувьд үзээд таалагдаагүй л кино гэсэн үг. Түүнээс тэр кино бол шит гэсэн үг ерөөсөө биш. Чамд л таалагдаагүй гэсэн. Тиймээд. Ерөнхийдөө би манлайхын дугаарыг үзсэн байхгүй юу? Ерөнхийдөө л манлайхтай ер нь санал нэг байсан. Тэгээд миний тоолжсэн кино гэдэг юм Ээжээ гэдэг. Ээжээ чинь юу вэ? Хизээ нэг кино лээ. Ээжтэй гэл баг ээжий гэх нь холгүй амар олон кино байдэн шүү дээ ер нь. Тий. Нэг дуу муу нүртэл байдаг да. Нэг юм хятад дуу муу. Тэр нэг хятад зохиол юм шиг байгаа. Ээжтэй эргэж очихсан гэд нэг хятад дээр үеийн кино байдаг гэсэн шүү. Ээжтэй байх хүмүүс сайхан. Тий нэг наа чи юм уу? Тий штэ. Наа чи би жоохон бахта наа киногч үзээд уйлдаг байсан кино штэ. Ээжтэй эргэж очихсан гэх хятад кино байхгүй юу? Тий. Яа ээнхэн хорвоод ээж сайхан тий. Ээж л галзуурчдаг. Наа чи Монгол нь байд юм уу? Ошаалта тийм үү? Чи дээд энэ нөөс юм тий? Тийсэн. Хин хийлээ. Үгүй яагаад би үзээгөө наад чинь бүр хятадтай амар алдартай кино шүү дээ. Бидний хүүхэд тогт ганц үйлдэлдэг байсан кино шүү дээ. Кино хийж өгсөн залуугүй үйлдэлдэг. Ийм нэг хятад кино байдیں۔ Одоо ийм одоо Монгол юу аль биесний эрхийн авч хийсэн юм уу? Үгүй баха тэр. Тэр шууд баг хуушаасан юм уу тий? Ээж мэж нь галзуураад одоо сэмүүдийн гадаа авч илээ шүү дээ. Ээжтэй. Наад ч яста. Ээжээ гэсэн юм байна. Ээжээ юм уу? Тийм. YouTube дээр баг л байгаа бах та. Байгаа юу? За. Би одоо тэр чинь наа чи ямар сонирхолтой юм бэ? Тэр одоо баг 2008 байна уу 9 онд би 1-р курс байлгүй. Баг 1-р курс байсан баха. Өдөө дуу мууг нь дуулсан юм уу бүр? Тийм. Ээжтэйгээ байхад би жаргалтай да энэ төр гэдэг тий. Яа гоё юм бэ? Наад ч яста яг үзье. За одоо угаасаа наа кино чинь хин ах тоглолт шүү дээ. Одоо би чамд хайртайгийн дөрөөр нь баяр ах. Тийм үү? Тий. Өстой үзег юм байна. Одоо наа кино чинь YouTube дээр байх юм бол нь шүү дээ тий. Доор нь аригуунаас ороод ирлээгээл хүмүүс бичээл me too гэж ороод ирэн заяа. Одоо чи YouTube дээр байгаа манай подкастер дурддагдсан кино болгоно YouTube дээр байгаа кино болгоны доор аригуунаас орж ирлээ хааха. Тэр зарим нь аригуунаас орж ирлээ. Үнэхээр гоё кино байна. Зарим нь цахирмаагийн доор бол алж байгаа шүү дээ. Аригуунаас орж ирлээ. Хүний муу үзэх гэдэг амар болов. Энэ дээр одоо би ийм томцсон саарл фишаг мичаг өмссөн. Яа би одоо тэрийг үзээд кринжлээ. Би бүр нээлтэн дээр үзээд тэр чин бүр хөөе кино театр матрт нээсэн шүү. Бүр өөр одоо нэг контент гэдэг шиг бол наач бол бүр жинхэнэ театрикал релиз баг блокбастер юм шиг бай. Тэгээ нээлтэн нөгөө юуны 21-ний соён бид дээр нээжсэн. Соён бид нээснийг кино театрт нээсэн гэж байгаа. Соён кино театр гэдэг үстэй. Мэдгүй би л нэг ч орж үзээ. Тэр хэвийнх нь л орд юм шүү. Театр нь ч театр юм аа. Тийм. За наач өстө гоё кино шүү. Ээжээ гэдэг кино
анх удаа орж ирлээ. Тэгээ сая сонсоод байх нэ. Одоо биднуусын манай үеийнхний багада уйлдаг байсан хятад киноны одоо Монгол дахь альбом бус ремейк юм байна. Гол дүр нь гант толго юм байна. Тийм шүү дээ. Галзар мөр. Үгүй тэр ээжээ гэдэг ээжээг нь солиорч тэр ориг нь ээждээ эргэж очихсан гэдэг киноны чинь тэр ээжийнхэн хүүхэд нь жоох хүүхэд идэв шүү дээ. Оргино. Ориг нь жоох хүүхэд идэв байхгүй юу? Одоо чи наад тоглосон киноны чинь тэр хүүхэд нь чи юм уу? Тэ хүүхэд нь би. Тэр Тэгвэл чинь ингээд нэг монголчууд болгосон би чинь бас юм баг дүртэй жоохных нь. тэгээ том болсон юм уу? Тэгээ том болж байгаа. Одоо ээжгүй хоёрыг л салах гад идэв шүү дээ. Тэгээ салгасаар байгаа салгачдیں۔ Тэгээ хүүхдтэй болцсон. Тэгээ нэг салах гал. Тэгээ салгацсан чинь ээж нь галзуурчдаг. Тэгээ ээж нь галзуурчтай. Оо заацсан. Тэгээд би чинь нөгөө нэг Монголд ирээд сэмүүд эмч болж тийм ээ. Тэгээд ээж нь коридороор явж байгаа тэгсэн чинь гадаа гарахгүй юу тэгсэн чинь гинт эргээ харсан чи тэр нэг эргэж харж мардаг нэг аим шиг юм шиг юу. Зэр скийтэл харах уу? Яа. Тэгээ би ихтэй хятад дээр хүүхдэн том болдог үгүйгээр санахгүй шээ. Ер нь бол аргагүй штэ баг. Худалчинд 30 жилийн өмнө үзчихсэн кино штэ. Ер нь бол ста гоё кино орж ирлээ. Тэгээд ирчээ битээ алдаараа дараагийн кино юу вэ? Тэгээд бас мэд болсон тэр юу вэ? Өөрийнхөө тоглосон кинонуудыг ста гоё гамгүй хэлж шүү бас. Тэртээ ертөнцийн хөгжимч. Тань тийм кино байд юм а. Би наа киноч юм сонсч ирсэн гэтээ ерөөс үзээгүй. Одоо манай Мишель тоглолтын. Бог яах тоглолтын. Яа. Ундралагч тоглолтын. Үу за каст мастер нь бол амар юм тий. Каст нэг гоё ихгүй. Юу нь болоогоо? Тэр мэдхгүй. Тэр монтаж нь байсан уу? Гэхдээ тэр кинонд ажиллаж байсан юм л ихэнх хүмүүс ингээл талаасаа болиулс. Оо тийм үү. Тэгэл би бодол сох энэ хүмүүс яага болоод байгаа юм бол доо гэд бодоодсэн чинь цалингийн лүг өгүүлсэн мөлий. Тэгэхээр чин цалингийн өгөх болохоор хинг ажиллах үү тий. Дээрээс нь үнэхээр тасарсан гоё кино бас байсан бол тийм би яаж хийж байгаа дуусгачих юмсан. Айгуу жоох мөнгө аваа тэгээд мөнгө авъя гэдгсэн чинь мөрөнлээ. Хүүрээ тийм үү. Буйнараа. Тэгтээ ертөнцийн хөгжим чинь найруулагч нь хэм бэ? Продюсер нь Чимба гэд. За мэдхгүй юм байна. Продюсер нь Чимба гэдэг юм уу тий? Найруулагч нь Чимба өөрөө өссөн шүү дээ. Продюсер нь өөрөө найруулсан юм уу? Тэгээ мөнгө нь мөрцөн. За баярлаа. Огт орж ирээгүй 2 кино хэлсэн. Топ дээр ч гэсэн орж ирж байгаа кино хэлсэн. Гоё явж шүү. Тэр анхаар дотор чимээгүй. Йоо тэр бас анх удаа орж ирж чинь. Тэр гэхдээ манай Facebook-ийн нөгөө шит Монголын хамгийн шит кино би бүр Монголын хамгийн лалрын кино юу вэ гэсэн чинь тэр кино амар олон явж исэн. Би ингээд л явж байгаа л ингээд тараад бүтнээр нь үзчихдэг байхгүй юу? Нөгөө нэг шийт нь мэдсээр ээж. За тэгсэн чи үзээд дуусны дараа fuck амьдралын минь хайрын 2 цаг гэж бодсон. Яг ч юм кино хийд юм бол дөө тэгээд хайр мөнгө гэл гэж бодсон нэрэнгээс. За тэгээд юу анхаар дотор ч юмээгүй наа ч юм бол өстой шитэд байх ёстой кино. Тэр нэг оюутны төлбөрийн тухай нэг кино байт юм да. 650 гээд. Тэр чинь бас тэр чинь одоо хаашаа цовруул муурал тэр нэг 450 гэснээр бас нэг 650 байдаг. Мэдгүй 450 гэж байд юм уу бас. Бас нэг 400 таач юм байдаг л тэр чинь нэг мэдхгүй тэрийг мэдхгүй юм байна. Дараалаад хийж 650-ыг бол үзчихсэн. Тэр гэтээ одоо ингэ бодоход зохиол нь яг хоо тийм байж болох л тоо гэтэл бас эвгүүтэй яд тийм муухай тий. Ядмаг ингэ. Одоо сургалтынхаа төлбөрийг магадгүй чи ч үржилсэн бах би бол үржижсэн манай найзууд үржижсэн гэтээ сургалтын төлбөрөө олохын тулд бие үнэлнэ гэдэг чинь бас тэр бараг л black comedy байгаад байна шүү дээ тий. Үүдэлчин түмний уламжлалт жороор хийв. Гэрлүг бууз. Сүүлийн тэмээний ачаа үнд гэж байгаа шин. Шарталт. Оо гоё. Анх удаа орж ирж чинь шарталт. Шарталт чинь нөгөө нэг
Хэн Баатархүү ах яг ах хоёр талигач тоглолт шүү дээ. амби ах Тий. эдгээр тоглолт шүү дээ тий. Америкийн нөгөө нэг Hangover-ыг яг Монгол болгоцсон тийм кино байдаг шүү дээ. Гэтэ production интернэс галтар кино байсан. Би бол яг тэрийг тэгж боддог. Жүжигчдийн муу гэж юусоо хэлээгүй тий. Тэр киноны зүгээр зохиол нь ч гэдэг юм уу зүгээр тэр Холливуудын Hangover гэдэг кино маш муу хуулцсан тийм кино байдсан шүү дээ. Hangover дээр ч үзэхэд бас хэцүү шүү. Тэгтэл бүтэн үзсэн. Би ер нь дандаа ингэдэг нөө бүтэн үзсэн киног л зөв. Тэр чинь зөв бохгүй юу? Тэгэхгүй нэг хагас дутуу ч юм уу эсвэл нөгөө хүмүүсийн хэлсэн кино мөн би үзээгүй болохоор цаана юу хүлээж байгааг мэдэхгүй шүү дээ. Гоё юм байсан ч юм билүү те. Тэгээ би одоо хүмүүс ингээл нөгөө муушгийг 5 гар тоглох юмсгүй гэж тэгээд би өөр үзээгүй байхгүй тэр кино чинь. Би муушгийг 5 гар тоглох албагүй гэдэг кино гэдэг маш олон дугаар одоо манай хамгийн их шитийг авсан кино. Гэтэ би бол шит биш юм байна гэж бодсон юм л. Чи нэг үзээрэй заяа. Cringe comedy гэд бас байд юм билээ. Тэр cringe comedy гэдэг жанрыг яг бариад хийцэн ер нь ингэчүүл яадгийн ер нь яагаад юм байж болохгүй юм гэдэг энэ хоёр ер нь энэ яагаад ингэж болохгүй юм гэдэг энэ санаан дээрээс төрсэн тийм кино. За гэхдээ бас production энэ ингээд сүулт ингээд бодохнаа бас гайгүй сайн байсан юм билээ. Тэр чинь ингээд бас кинон дундуур гид клип мэлип болоод гид дуулж бүжиглж мөжилээ бас тийм амар сонирн байсан баах. Тэгээд тэр сонирн өөр нэг cringe comedy бид нар сайн бас мэдхгүй учраас бас амар shit байсан юм байна гэж бас бодсон юм уу. Би миний хувьд бол бараг саяхны хүртэл shit байсан. Би хүн болгон энэ киног хэлээд тахаар би бас нэг 10 жилийн өмнө ч юм уу нэг орон дээрээ удирдлага нөгөө өрөндчөлөө бараг бос жавхаас залхуураад үзэж хөвцөр байгаа дуусгацсан байхгүй. Тэгээд энэ ямар новшоо үзэж байгээ би бүр гайхажсэн байхгүй. Тэгээд би 10 жилийн турш энэ киног шийтээрээ бодсон юм. Тэгээд дараа нь Загдийн Батуулт найруулагч чи cringe comedy гэдэг энэ жанрыг нэг жоохон судлаадах. Тэгээд дараа нь чи дахиад наад comedy киногоо үзчих. Тэрний чин дараа хоёул утсаар ирэх гэсэн бохоо. Тэгээ би cringe comedy-г судлаад cringe comedy Америкт ямар Холливуд ямар кино байдгийг судлаад үзээд тэгээд нөгөө муушиг 5 гар тоглох чинь юун дээрээ байсан YouTube дээр аюу чанартай бичлэгтэй байт юм байлээ. Тэгээ нөгөөтгөө үзчихэд Батуулт найруулагч руу залгасан чинь заахын дөө cringe comedy гэж юм байдیں۔ Тэгээ нөгөө ингэчүүл юу яагаад ингэж болохгүй гэдэг юм чинь эвдэж ингэж ер нь бол найруулагч нэг өсөндөө ингэж хүснээрээ тэнхтүүлж те одоо тэн дээр өстэй нэрээ болтрон гарч ирсэн ч хамаагүй бүрстэ юу ингэж холиод кино хийгээл ер нь бол одоо нэг cringe comedy гэж жанрынхаа утга учир нь одоо нэг cringe л гэж үзэж байгаад одоо тэрийг л хэлээд байгаа юм байна даа л гэж би бодсон. Тэгээд нэрээ бас гайгүй ч юм уу тэгж бодсон доо. За тэгээд манай гант тулгын маань нэрлсэн кинонуудын бол дийлийнх нь манай подкастт өмнө ерөөсөө огт дурдаг даах аюу гоё тийм зөрөгтэй ч хэллээ. Бас тэгээд нөгөө чи чинь манай подкастын өөрөө үзэгчтэй. Тийм шүү. Би бол бүх дугаарыг ч үздэг. Ер нь хүлээж үздэг. Баярлалаа. Тэгээд нөгөө подкастын маань үздэг хүмүүс яагаад ч юм шипи бариад ороод ирдэг байхгүй юу? За энэ ингээ хэлсэн чинь би ингээ хэлчихье гэдэг ч юм уу. Дандаа л нөгөө л 5 кино топтооч орж ирнэ. Нөгөө л 5 кино шийттэй ч орж ирнэ. Тэгээд чиний сонголтууд бас аюу гоё байлаа. Надад бас энэ маань нөгөө манай подкастыг ч амар гоё юм хүндэлж орж ирсэн ийм мэдрэмж надад төрлөө. Баярлаа. За тэгээд манай подкаст маань ерөнхийдөө өндөрлөж байна. Тэгээд манай подкастын маань хамтран ажиллагч байгууллагаар Алимхан брэнд маань хамтарч ажиллаж байна. Одоо Нью-Йоркн дээр логогийн сайхан тогтоодсон байна. Тэгээд мөн одоо энэ ширээн дээр байгаа ус болох Gourmet брэнд маань хамтран ажиллаж байгаа. За тэгээд Гэрлүг брэнд одоо бас хамтран ажиллаж байна. Тэгээд хамтарч ажилладаг болон ивент төлөвч байгууллагуудынхаа бас бэлгийг гантуулгатаа одоо үзэгдэж харагдаагүй гой кинонууд нэрлсэн учраас бэлгээ өгнө. За хамгийн ихний бэлэг бол одоо Mind Moss гэдэг ийм гоё далайн хөвд гарсан юм байлээ. 14 хоногийн хугацаатай ингээд өглөө болгон үлийн хэлхэн дээр нэг халбарыг уух юм байлээ. Тэгээд энэ гидсний эрүүл мэндэд маш их ач тустай. Гидсний эрүүл мэндэнд дархлааны 70% бүрдүүлт юм байна. Тэгэхээр дархлаагаа дэмжиж мөн одоо гидс эрүүл болохоор арьс
одоо чи түрүү нөгөө хэлсэн шүү дээ нүүр аим гоё байх хэрэгтэй жүжигчүүн те энийг хэрэгснээр юм гоё болох юм бэлээ. Тэгээд далайн гаралтай бүтээгдэхүүнд харшилтай бол эмчийн завраар хэрэглээрэй. За найзтай энхүү бэлгээ тулъя. За гавч. Зүгээр өшөө. Би одоо дугаар болгонд хэлтэй. Микний цаанаас өгж байгаа авж байгаа хоёулаа л сонио харагдана. Гэтэ санаа зовлтгоо зэ. За. Дараагийн бэлэг маань болохоор одоо найруулаагүй 5 удаа нэрсэн ийм Болгарын флёрт гэдэг ийм арх байгаа. За тэгээд энийг бол манайд бол зөндөө усан. Тэгээд ууг нь хоёлаа ууя гэхээр чи машинтай ирсэн. Тэгээд өнөөдөр уухгүй гэсэн учраас чинь задлсангүй. Тэгээд найзтай бас энэ флёрт гэдэг ивент итгэж архийг тусгыг нь бэлгийя. Тусгсан гэд уухгүй байгаа тавиа гэдэг. За дараагийн бэлэг маань бол хүнд учраас эхлээд хэлчихэ. Манай гэрлүг брэнд байгаа. Энэ болохоор хөлдөөсөн бүтээгдэхүүн. Одоо бууз, банш гэдэг ч юм уу те. Тэгээд миний мэдхийн хамгийн хамттай юм бууз байгаа. Тэгээд хаяа бас хоол хийж идгээс залхуурах юм бол гоё юу жигнэд идээрээ тэгээд аюу хамттай надад итгэцээ. За. Нэлийн хүнд өгөөц. Уутаас өлччихөө манай нөгөө уут мут нь яасан юм бол доо. За тэгээд подкастын маань энэ Аригун подкастын маань ерөнхий ивент итгэгчээр Mobi Home компани хамтран ажиллаа. За ивент итгэгчээр мөнх даатгал, Glove Store, найруулаагүй 5 удаа нэрсэн флёрт, за мөн Чехийн алдартай 500 жилийн түүхт шар ариг Тэз хамтран ажиллаа. За тэгээд зочиндоо хамгийн одоо нэвтрүүлгийнхаа хаалтын үгийг зочиндоо үлдээдэг байгаа. За ямар ч гэсэн ингээд урьж оролцуулсан Аригунд бас маш баярлалаа. Тэгээд бас танаа баг хамт олонд бас ажлын амжилт хүсмээр байна. Тэгээд үзэгчдээс ер нь Монгол уран бүтээлчтэй ямар нэгэн уран бүтээл хийвэл сайн ч вэ, муу ч вэ одоо IPTV-д, өвтө-ТV-д өгсөн кинонууд болон Кино театрт өгсөн кинонуудыг яг гойчин үнчээр ингээд гоё очиж үзээд одоо сан сэтгэлээ ингээ хуваалцаад тэгээсэй л гэж айгу хүсдэг шүү дээ ер нь бол. Тэгээд тийм байгаасаа тэгээд муу бол мууг нь нилээ, сайн бол сайг нь нилээд тэгээд бид нар чинь ингээд сайн уран бүтээл хийгийн тулд л ингэж ер нь яваанд ингээд сайжрал явна. Тэгээд манай драма киног Scope-лаас Scam-ээс сүлэн авч үзээрэй. Тэгээд Централ телевизээр бас гарч байгаа шүү. За тэгээд Аригун подкастын маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр соёлын тэргүүний ажилтан жүжигчин нэг хэсэг манай одоо Монголын хамгийн романтик залуугийн дүрийг бүтээсж исэн Гант тулга маань одоо оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Цэвэр Монголын хууль ёсны дагуу үйлдвэрлэгдсэн эрүүл, холцгүй, алтлаг, улаан шаргал өнгөтэй бие. 500 жилийн түүхт Чех сонгодог бие. Био Чешская Републикэд хүлээн зөвшөөрөгдсөн. Зөрөг цэцгийн амт нь амуу соёлжийн бурамлаг амттай ус. Ухад нэмт таатай. Тансаг амтны төгс зохицол. Шарайргийн тэтэм хөөсрөлт. Сорганц хүчирхэг шарайр. 500 жилийн түүхт сонгодог Чех бие. Тэз